За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй ингээ Cat Talk podcast-ийн ээлж нэгэн дугаартаа тавтай морил. За ингээд өөрийгөө сөүлдэг гэж нэрлэжээ. За наач амар явсан шүү дээ. Тэр бол бусдын зүрхэнд хань сэтгэл тайлбарлах хүслээр өдгөө 2 номыг төрөвсөн зохиогч нэг юм. Ажилдаа дуртай хаар юу ядархаа мэддэггүй би. Хин нэг нь надад илүү юм өглөөгээд дарамтлуулахыг би амар хүсдэг байхгүй юу? Амар гоё фэнси Dior барьчаал тий. Тэгээд нэг гаал цаг өндөр зогтуудал зөндөлддөг. Өнөөдөр бид урлагийн гэр бүлээр танигдсан нэгнийх бос түүний жинхэнэ мөн чанар хайр эмзэглэлээс урган гарсан бодит түүхээс сэдвлэн ярилцсан нь энэ юм. Хүн болгонд адгуус нуугдж идэг. Тэр адгуусаа дарж амьдэрдэг, дарахгүй амьдэрдэг хоёр л хүн байдаг. Гэхдээ миний шилжлийнээс тийм амар хэцүү өнгөрөө зөө. Би ягаад ч юм ээж үгэнд ороод идэгсэн. Тэгээ ерөн жоохон ээж хоёр хатуу байсан. Болохгүй юм их гэж орлон тэнгүүд яг эцсийн цэг дээр би заа болохгүй мэн гэд өөрийгөө татаж авдаг тийм нэг олсыг ээж л хийж өгсөн юм шиг байна. Одоо би энэ үгийг хэлдэггүй. Би асуудалтай бол манай ээж аа буруутай. Миний хүүхд асуудалтай бол би буруутай. Подкастэнд маань оролцож байгаад баярлаа. Цаг гаргасанд баярлаа. Баярлаа. Урсанд үнэхээр их баярлаа. Номын зохиогч. Сүүлийн номоо хэзээ хамгийн сүүл гаргалаа нэрээ? Сүүлийн номоо түрүү жилийн 5 сард гаргасан. Түрүү жилийн 5 сард. 24 оны 5 сард гаргасан. За би бол номыг уншсан. Тэгээ бүр ингээ өнгө мөнгөөр ингээ тавиад надад маш их таалагдсан. Мэдээч хэрэг нөгөө подкаст маань болохоор яг Ануудэр гэж одоо өөрийг нь илүү их мэдэх сонирхолтой. Яг зочныхон түүхээр одоо аялах сонирхолтой. Яг ямар үзэл бодолтой юм те. Тэгээд энэ үзэл бодолтой болохын тулд ямар үеийн түүхүүдээр одоо дамжиж энэ үзэл бодолтой өнөөдрийн Ануудэр би болсон бэ гэдгийг ярих болно. Ярихын тулд одоо яг бичсэн одоо энэ ном нь бас яг юм хувь хүний мэдрэмж одоо тэдгээр зүйлсүүдийг илэрхийлсэн учраас айгүй гоё энэ зүйл дээр нь бас зарим талаараа гоё ярил сонирхолтой санагдсан. За тэгээ штэ надаа хамгийн түрүүнд энэ ямарыг нь санаж байгаа. Бараг уушиг болоо. За одоо надад хамгийн сонирхолтой санагдчихсэн нь өмнө ингээ подкастаас ингээ хийжсэн штэ. Тэгээ хилдэг нэг үг байна. Зүрхэнд чинь хань, сэтгэлд чинь тайтгараад болох гэж ирв гэж байгаа байхгүй. За тэгээд амьдралдаа ер нь ийм зориг, ийм мэдрэмжийг ер нь ингээд авахд ер нь юу болж исэн? Яагаад энэ үеийг ингэж бичих болсон? Наа чи нэг яг soul search буюу одоо ингээд манай одоо номын уншигчид мэдж байгаа бол Instagram хаягтай. Тэгээ soul search 0429 дээр одоо яг main гол үг нь ахгүй слоган үг гэсэн үг. Тэгээд зүрхэнд чинь хань зүрхэнд чинь хань сэтгэлд чинь тайтгарал болох гэж ирв гэдг нь одоо би ер нь ингээ хүмүүсийг аягүй ганцаарддаг гэж боддог. Яагаад тэгэхээр хүн болгон ганцаарддаг байхгүй юу? Тэгээ би болохоор өөрөө тэр ганцаардлыг амар тийм заримдаа үнэхээр ганцаараа байхыг хүсдэг. Гэхдээ амар олон хүмүүстэй хамт байгаа мөртлөө ганцаарддаг тохиолдол байдаг штэ бид нарт. Тэгээ тэгэнгүүт тийм хүмүүст зориулаад бити ганцаар дээрээ би ч гэсэн ганцаарж байгаа мэдрэмж авч байгаа. Чи ч гэсэн ганцаарж байгаа мэдрэмж авч байгаа. Хамтдаа ганцаардыг. Тэгээд энэ номыг уншаад би ганцаараа хаягдаагүй юм байна. Би ганцаараа өнчин дурлаагүй юм байна. Би ганцаараа салаагүй юм байна гэдэг мэдрэмжийг аваасаа гэсэндээ тэгэж хэвлэлсэн. Ямар гоё. Тийм. Би яг анх зочноор ингээ сонгоод за тэг ингээ судлаад ингээ харахад надад одоо ингээ хийж бүтээж байгаа зүйл нь яг одоо энэ подкастад маш их тохирох юм шиг санагдсан байхгүй. Тэр нь яг яагаад вэ гэхээр энэ подкаст өдрийн хоёулангийн ярих зүйл ч гэсэндээ яг саяын мэдрэмжийг илэрхийлнэ гэсэн үг. Хүн болгон өөрсдийн гэсэн туулсан өвөрмөд түүхтэй. Одоо нэг юм энэ дэлхий дээр маш олон одоо түүхтэй одоо тий хүмүүс байгаа ч гэсэндээ зөвхөн дор хаяж нэг зүйлээр амар юм нийтлэг байдаг гин ижилхэн байдаг. Тэр нь болохоор тухайн зүйл дээр мэдэрсэн тэр мэдрэмжээрээ өнөөдөр бид нэр ингээд гунигтай зүйл болохоор гунигэлдэг. Яг үнтэй адилхан өнөөдөр энэ түүх нь ямар мэдрэмжийг өгсөн түүнээс хэрхэн мэдэрснээс хамаарат өнөөдөр яг ийм түүхийг даван туулж байгаа хэн нэгэнд хантай юм шиг мэдрэмж төрүүлэх. Учираас өнөөдөр хоёулаа энэ гоё зургууд дээр нь одоо өөрийнх нь түүх дээр нь гоё ярина. За өнөөдөр яг одоо энэ ном нь болохоор 2 дахь хэвлэл 2 дахь ном байгаа шүү дээ тий. За ном бичих болсон тэр шалтгаанаас хоёулаа болцсон. Ном бичих шалтгаан бол яг 10 жилээс би Орос 3-т сурдаг гэсэн байхгүй юу. Тэгээд одоо энэ подкастыг сонсож байгаа бол манай Орос 3 дээр Алтан тулга гэх охин яана би нэрийг яг бүтэн мэдэн Алтан тулга охин байсан. Аюу гой зурдаг. Тэр үед би яг юм бичиж эхлэегүй байсан. Тэгээ юм бичиж эхлэегүй байжгаад
би ерөн шүлэг мүлэг дөнгөж 6 дугаар ангиасаа л нэг ийм үг холбогдож эхэлсэн. Тэгээд тэгэнгүүтээ би ингээд миний шүлгийг уншснаа би энэ дээр чинь зурвал гоё юм байна да гэж тэр хүн хэлсэн баггүй юу. Тэгээд тэгэнгүүт нь би яагаад ч юм нэрээ зурагтай ном байдаг билүүгээ бодчихсэн. Тэгээд тэр чинь 6 дугаар анги гэрч одоо бараг л хэдэн жил юм бэ? Би 29 дэх гэрч одоо 15 6 жил юм байгаа байхгүй юу. Тэгээд би тэр үе тэгэл орхисон байсан. Тэгээд цаана нэг бодлын үзүүртнийг байгаад байдаг штэ ингээд юм тийм гоё ном гэдэг нэг толгой дотор бууцсан байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь 6 дугаар ангиасаа юу? тий 6 дугаар ангид яг ботсон байсан. Тэгээд монгол хэлний хичээл дээр айгүй их би нөө юу бичдэг усахгүй шүлэгнүүд. Тэгээд тэнгууд манай монгол хэлний багш амар орос гурийн монгол хэлний багш амар дуртай байсан. Тэгээл би монгол хэл дээр амар сайн гарч мараал, уран зохиол хичээл дээр амар сайн гарч мараал. Тэнгууд тэр үед нөө ангийнхныхаа урд ингээл уншиж өгдөг усахгүй. Тэгээд тэнгууд тэр үед тэр алтан тулах гэдэг охин ингээд зурвал гоё юм байна да гэснийхэн дараа би ягаад ч юм нэрээ тэр номыг бүр яг нэг төсөөлсөн. Тэгээд тэр бодол маань зүгээр дотор байгаа л гэдэг байсан. Тэгээд байжгаад сургуулаа төгсөөд яг 2 дугаар курстэй би яг зүгээр нэг ингээд нөө хийцгөөрн гэдэг шиг скролтоод ингээд гівтчихсэн байхгүй. Тэгсэн чинь би нэг шүлэг бичсэн. Тэгээд шүлэг бичлээд би зүгээр шууд өөрийнхөө IG-н дээрээ постлцсан байхгүй. Тэгсэн чинь амар их followers орж ирээл амар их share аваад тэгэнгүүт нь би эхлээд Анука 0429 дээрээ айгүй их орлоо л идэвсэн. Тэгсэн чинь манай ээж тэгсэн ахгүй чи нэг тусдаа инстаграм хийгээч. Тэгэхгүй бол чиний зурагч ороо шүлэгчин ч ороод ийм замбраагүй болчлоо гэх юм би нэрээ тийм байна гэж бодоод Soul Searching 0429-ыг нээгээд тэгээд би тусдаа тэр инстаграмыг нээчихэд тэгээд нилээ явсан чинь хүмүүс ч нилээн таалагдсан. Тэгээд тэр үуч одоо нэг юм тэр чинь одоо хэдэн жил юм 4 жилийн өмнөөс би шүлгнүүд оруулж ирсэн байхгүй. Тэр үуч би дөнгөж нэг 2 илүү 3 дахь курс л хийсэн. Тэгээл амар хэмордог. Тэгээ амар хэморж байгаа бол маргааш нь зүгээр болчтой. Тэгэхээр эмор хугацаанд тэрийг яаж өөрийнхөө нэг юм гуниглалыг яаж илэрхийлэх вэ гэхээр би нэг шүлгээрээ илэрхийлдэг. Тэгээд тэр шүлгээрээ илэрхийлээ. Тэр илэрхийлснээ ингээл хуваалцаад байсан чинь ер нь бол хүмүүст айгүйх таалагдсан. Тэгээд байжсэн чинь ноён эмэгтэй нээлтийн дараа би нөгөө ариун оюун гэд чи мэдхүү. Ариун заяа маань намайг юу асахгүй нэг хөтлөгч нэг ивент төр хөтлөгч хийгээд өгөөч гэгээд өө тэгээ. Тэгээ би чи хөтлөгчийг хийжсэн чинь тэрэн дээр Girls Coding Cafe гэд нэг юм нээжсэн. Тэгээ тэнгуүдээ тэрний ивентийнх нь хөтлөгчийг хийжсэн чинь бэлэг заяа гэд манай одоогийн зураач охин тэн дээр ирсэн баггүй юу. Тэгээ инженер гинэ программист өөрөө. Тэгээ программистаар сурдаг. Тэгээ тэр Coding Cafe дээр ирэнгүүтээ би ингээл юучсэн чинь би таныг амар крашлдаг гэл ирээл. Тэгээ би тэг яг зураг яваад. Тэгээ наваа нэлээд олон хүн меншн хийсэн чи яагаад ч юм тэр охины нэг меншн надад ингээд толгойд үлдсэн байдаг штэ. Тэгээд ноён эмэгтэй киноны миний анхны киноны нээлт болоод тэрний дараа байжсэн чинь намайг улаан палачтай зураад хүртэрсэн байхгүй. Вау. Тэгээд хувьсэл дээр хүртэрсэн. Тэгээд хурж ирээд би таныг зурсан гэд тэгээд зарч амар ням бай амар гой зурсан байсан байхгүй. Тэгээ би яагаад ч юм нөгөө нэг номын санаа надад орж ирэнгүүтээ чи нэг 4 5 шүлэг өгье. Тэгээ чи зурчаад хүрээд ир гэсэн чинь заа гэд. Тэгээ ер нь хүмүүс ингэж ирэхээрээ зарим нь ингээл замхраал алга болчихдог, зарим нь тууштай байдгүй. Тэгэхээр би энэ охин хэр тэг мартцсан би яг үндэ. Тэгсэн чинь яг 14 оны дараа над дээр зураг хараад хүртэрсэн байхгүй. Тэгээ бүр бүтэн яг ингээ наад ном шиг чи юм жижигэн ийм зүгээр цагаан яг ийм дэвтэр дээр хатуу дэвтэр дээр ингээ зурцсан миний шүлгийг бичсэн. Вау. Тэнгүүт нь би тэгээ тэрийг харч үнэхээр амар гой санагдаад тэнгүүтээ хэлбэр нь ч гэсэн тэр бороо маань тэр юм цав цагаан яг ийм хэлбэртэй ийм миний нам чинь ийм жижигхэн штэ жижигхэн юм тамгийн дэвтэр хана ерөөсө том ном байхгүй юм жижигхэн бай гэж хийдээд тэнгүүтээ догдсон юм чинь бити харамс гэдэг нэрийг миний сайн найз надаа догтлцсон юм чинь бити харамсаа андаа гэсэн юм. Тэгээд тэгсэн чинь би яг нэг удаа нэг залууд амар дуурлж муурлаад би чи амар драмат тэгсэн чинь мандаа найз тэгээд хэлсэн ахгүй догтлцсон юм чинь ч одоо болмол гэл нэг тиймэрхүү л утгатай юм хэлсэн. Тэнгүүд би тэр үгэнд догтлцсон юм чинь битгий харамс гэд тэнгүүдээ би энийг чинь бичлээ шүү гэсэн чи цаа чинь тэгээчтэй догтлцсон юм чи одоо юу харамсаад явахтай ч нэг тийм жаргаанаар хэлсэн ахгүй нэг цаа чинь нэг юм юунда харамстай ч лөө юу сүртэй хай ч лөө нэг тиймэрхүү юмар хэлсэн тэрийг би арай уран зохиоллог болоход тэгээд би тэрийг номныхаа нэр болгож өгчихсэн ахгүй. Тэгэхээр зураач охин нь яг ийм өөрийн уран сэтгэмжин дээр энэ дургуудыг дурсан гэсэн үг мөн? Ер нь бол би шүлгээ өгөөд тэгээд одоо нэг киногоор хэлэх юм бол би зохиолоо өгөөд мань хүн ингээд найруулж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр би одоо шүлгээ өгөөд тэгээд намайг өөрөө хүнтэй үерхэж үзээгүй мөртлөө намайг амар сайн мэдэрсэн бороо.
бороо гэдэг байхгүй юу? Би бро гэдэг юм бол бороо ахгүй бороо бэлэг заяа бороо гэж дууддаг. Тэгээд энэ подкастыг бас үзэх бах. Тэгээд ер нь бол энэ миний амьдралтаа амар чухал хүмүүсийн нэг. Тэгээд нөгөө одоо хүмүүс ингээл жинзэнэрийг муулаад байдаг штэ. Би бол өстой бороо дээр надад амар хувийн туршлагатай, амар сахилга баттай, амар тууштай хүн манай зураач охин. Тэгээд одоо бид тэр 3 дахь ном дээр хамтарч ажиллаж байгаа. Тэгээд намайг үнэхээр мэдэрдэг. Тэгэхээр яг ийм хүмүүсийн ийм санаан дээрээс үндэслээд яг ийм тухайн үед ингээ 6 өгсөн гэдгсэн шүү дээ. 6-гийн бицэн өгсөн гэдгсэн шүү дээ. Тэр үедээ яг ном гаргах гэсэн санаа шууд одоо тийм. Одоо ер нь бол нөгөөний 6 дараагаас ном гаргандаа гэж бодоод байсан шүү дээ. Тэнгүү тэр охиныг аягүй гой зураад ирэнгүүт нь чи миний хідэн шүлгүүд дээр зураад ир гэсэн чинь эхлээд цаашид зураад ирсэн чинь би надад амар таалагдаад тэгээд нөө Свист тэгээ би тэр Свист одоо мастер сурж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт тэрэн дээр манай одоо мастерт энэ 10 сараас эхэлж байгаа тийм. Тэгээ өмнө нь нэг хагас сар сурчаад хүүхд мөхтөө олоод орхисон байсан. Найруулагч ангид. Тэгээд тэгсэн чинь юу тэр нэг тэнд сурж хаад багш тгсэн байхгүй юу. Наад зургнууд чинь оюуны өмчтэй оюуны өмчтэй юм шиг айгу ойрхон зургнууд хуулбарлсан байна гэд. Тэгээд нэг хар зураг юм чинь тэгэнгүүтээ та нар шал өөрийн сэтгэмжээр зургээд тэгngүүтээ би бороогоо дуудангуудаа хоёлоо дүр бүтээх хэрэгтэй байна гэд. Эрэгтэй эмэгтэй дүр гэд. Тэгээд эхний номыг та нар мэдж байгаа бол эрэгтэй эмэгтэй юм ягаан цэнхэр дүртэй байгаа. Тэнгүүтээ оюуны өмчийг маш сайн бит хоёр барьсан. Тэгээд яг цэвэр өөрөөсөө гарсан юмар яасан. Тэгвэл яг нэг засвар ном дээр бол өстой янз бүрийн зураг мураг ойрхон байна гэх айгүйх засвар орсон. Харин надаас яг би бас номын нөгөө саяхан уншсан. Тэгээд яг ийм миний ингээд уншижсэн хамгийн ийм сонирхолтой богино тэгээд айгүй гоё юм зүүрлэж битсэн айгүй таалагдсан. Тэгээд дээрээс нь энэ зургнууд нь бүр яг тэр үгтэй тэр одоо тий утгыг илэрхийлсэн айгүй гоё зургнууд өвөрмөц санагдсан байхгүй. Тэгээд айгүй сонирхолтой санагдаад энэ агуулгуудаа гаргахад яг өөрөө суудаг юм болов яадаг юм бол гэдгийг нэг сонирхолтой байсан байхгүй. Тэгэхээр яг манай хүн битээр тэгээ нэг юм нийцдэг хүмүүс гэж байдаг штэ ажил хийхэд. Тэгээ би бороо руу явуулаад тэгэнгүүт над руу буцааж авчраал. Шууд ингээл би энэ болохгүй энэ болж ингэнгүүт амар хурдан гэж зүгээр ингээд айгүй асуудалгүй ажил явдаг. Тэрнээс шин хиндэ ингээл үл ойлголцоо ч юм уу тий. Тэгээд тийм хүмүүс юу нэг алдахгүй ахыг аймар би одоо уриалж тэгэхгүй бол ингээл зөндөө гой алтан партнерууд байж ингээд дунд нь ямар нэг юм болдог ч юм үл ойлголцол ч юм уу тэрийг аягуулсан ярилцж хагаад ийм гар нийлдэг хүмүүс амар ховор байдаг гэж би бодд юм аа. Тэр хүмүүсээ олцсон болвол тийм бүр амар ховор. За одоо хоёлаа яг одоогийн ануудаарыг илэрхийлэх энэ түүхэн цаг үе рүү яг орцгоё. Одоо яг хувь хүний яг хинбэ гэдэг тал руу ойлоо орё гэж бодож байна. За тэгээ хоёлаа хамгийн ихний зураг руугаа яг одоогийн байдлаар Анука хэн байна вэ юу? За тэгвэл өчигдөр нэг постэр өөрийнхөө инстаграм дээр нэг ширэлцсэн байсан байхгүй юу? Тэр нь болохоор ингэж хэлсэн. Ярьж байгаа түүхийнхаа хохирогч байх гэдэг утгатай тийм постэр ингээ хуваалцсан. Тэнгүүд нь штэ харин ануудаар яг өөрийнхөө түүхийн хинбэ гэдэг бас амар сонирхолтой. Хин гэдгээр юу нь бусдад танигдахыг илүү хүсдэг вэ? Наач ямар амар асуулт үү. Гэхдээ ер нь бол яг одоогийн хувьд болохоор би яг өөрийнхөө хувьд хохирогч нь ч болж үзэж байна. Гэхдээ бас нөгөө хохирогч нь ч болж үзэж байна гэж шиг аль нь. Гэтэ яагаад ч миний хувьд болохоор би ингээд юм ер нь ээж босноос хойш өмнө нь айгүй хохирогчийн сэтгүүтэй байжээ гэж бодсон. Тэгээ ер нь юм болгонд л намайг тэгээд ингээд гээд. Тэгээ яг ээж босноос хойш Анука одоогийн Анука ээж болсноос өмнөх Анука хоёр бүр тэс өөр болчиход байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өмнө нь болохоор ингээд намайг тэгээд ингэсэн болохоор тэгээд ч юм уу. Одоо болохоор би тэгсэн болохоор тэр хүн тэгсэн гэдэг одоо майндсеттэй болсон гэх юм уу. Тэгэхгүй бол одоо хүн болгон л хохирчин дүр тоглоол, хүн болгон л өөрийгөө өмөөрөөл. Тэгээд би нөгөө нэг түрүүн хоёлаа ярилцж байгаад ярьжсэн нөгөө нэг уучлалт гоохгүй байж чаддгүй хэрвээ миний буруу байх юм бол үнэхээр ингээд дотроо шаналаа яваад идэх байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө уучлалт гоохгүй байж чаддгүй. Тэгээд хэрвээ уучлалт гоохгүй би ингээд эгоогоо хооллоод явцсан байх юм бол би ингээд дотроо шаналаад идэх байхгүй юу. Тэгээ юм нэг хүнд оргиод тийм болохоор одооний Анука бол арай ухаалаг болсон байхаа гэж би бодож байна. Тэгээд хохирогч байхаа болоод өөрийнхөө одоо яг хувь тавилгынхаа яг ингээд яг манлайлагч нь болсон байхаа л гэж бодож байна. Тэгвэл яг хин гэдгээрээ бусдад танигдахыг хүсдэг юм. Яг намайг ер нь бол одоо л яг өөжигийн ээж л гэж
бодосоо л гэж хүсэж байна. Тэрнээс иш ээж босны дараа өмнө би амар амбицтай байсан. Тэгэл одоо ингээл ийм ч юм ин тийм ч юм мастер зураад ингээл тэгэл хийсэн бүх юма постлол те. Тэгэл тэгс чи би ингэж хийж байгаа гэл нэг хүмүүнээс хоцрох гэж байгаа юм уу. Тэгээ ээж босны дараа бол хамгийн чухал хүн бол миний хүүхэд. Тэгээ хүүхэд дээрээ би тэр үний хувьд л би гол дүрэн байх хэвээр бусад хүний хамаагүй санагдсан. Тэгээд хүмүүсээс бас уучлалт гуйх нь хүртэл би хүнд муу юм хийх юм бол буцаад хүүхд дээр ирэх. Би энэ эргэх холбоо карманд бүр амар итгэдэг заяо. Би зүгээр карманд амар итгэдэг хүн байхгүй. Тэгээ хин нэгний гомдох юм бол тэр яаж хийж байгаа хүн дээр ирдэг гэдэгт би бүр амар итгэдэг. Тэгэхээр хин нэгний гомдоохгүй, хин нэгний гомдоосон бол аягуулсан уучлалт гуйгаад тэгээ өөрийгөө нэгт тавихгүй. Тэгээ хүнд лай болохгүй л амьдрэл гэж бодож байгаа. Тэгэхээр нэг өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл дээр анхаарал тавьчих шүү дээ. Тэрнээс ич бусдад надад янгууд яг та би тэр үедээ өвдөн тэгэл тэрийгээ өөртөө гаргалгаа хийгээл би айгу хурд уучлцдаг. Тийм. Тэгэхээр одоо яг ээжгийн ээж Батнагийн эхнэрийг л хийж энэ. За хүмүүсээс ер нь сонирхчиж магадгүй Official Production-ы продюсер. Продюсер. За тэгээ ингээ Official Production-ы сүүлийн үеийн кинонуудын нэрийг бас ингээ өгсөн. Тэ? Гэхдээ зарим хүмүүс яг ямар мэрэгчлээ, яг ямар ажил хийдгийг гэдгээс мэдэхгүй магадгүй надад сайн санагдсан. Би ч олон улсын худалдаагаар хятад ард улсад төгссөн. Тэгээд нөгөө нэг дизайны их сургууль гээд тэгээд ер нь бол мэрэгжил сонголтын дээр амар хэцүү байсан. Тэгээд намайг жүжигчин болохгүй гээд би өөрөө жүжигчин болохыг хүсэлтэйсэн. Тэгээд жүжигчин болохгүй гээд тэгээд тэрнээсээ болж за арай нэг кинонд ойрхон тэгэл хүмүүс чи бизнесмен бол эсвэл ямар нэг юм нарийн мэрэгжил сонгох гэлдэг шүү дээ. Тэнгүүд маркетингаар явд юм уу гэсэн олон судалдааг сонгосон. Тэгээд яахад гэхээр нөгөө нэг бэлэн босон киногоо яаж зарах ухаанаа сурах гээд тэгээ явж исэн кинотойгоо л ойрхон сурыг гэж бодоод тэгээд 10 жилийн нэг тийм л бодол байсан. Тэгээ одоо бодохоор яг өөрийгөө хамгаалаад үгүй би жүжигчин болно ч юм уу үгүй би найруулагч болно гэсэн бол юу н сонсгол байсан юм байлээ. Тэгээ нөгөө нэг яг тэр үедээ ээж аваасаа ер нь имээдэг хөхт байсан гэх юм уу. Тэгэхээр за ээж ав дургу хахад ч юм уу. Ер нь бол би ээж авийнхаа үгэнд их сайн ордог хөхтэй 30 хүрчээ. Тэгээ ер нь бол би тэрнгээрэж бахархдаг. Тэгээд яг тэр үед бол яг өөрийнхөө төлөө дуурсан байсан бол бас өөр замлаар явах байсан бах. Гэхдээ яг одооний 29 та Анукагийн хувьд бол би ерөөсөө харамсдаггүй тэрэндээ. Яг тэр ээж аваарыг зөв юм ярьжсэн бэлээ. Тэгээд одоо яг ингээл нөө тогоонд нь буцлаад хүмүүсийн зан чанарыг мэдээд яагаад намайг урлагийн болоход дургу байсан гэдгийг өөрөө ойлгочод байгаа болохоор одоо ингээл манай хүүхдийг хүртэл ингээл урлагийн болох гингүүд би үгүй гэлдэг өөрөө тийм болцсон. Тэгээд тэгэнгүүт би ингээл дотор ээж аваагаа ойлгоод ер нь бол айгу гоё илүү л гоё амьдруулах хүсдэг юм билээ. Өөртөөсөө илүү гоё амьдруулах гал намайг илүү гоё мэрэгжил сонгооч л гэсэн баг гэж би бодсон. Яг урлагийн ажилтныг би юусэн буруутгаж байгаа биш. Гэхдээ өөртөө нөгөө сайн мууг нь айгуу сайн мэдчих болохоор өөртөө мэдгүй юм дээр очиол гэж хэлнэ шүү дээ. Тэр нөгөө муу зовлон ядардаг. Тэгээ дээрэс нь бид нар чинь 2 сар кинонд явна, 4 цагийн найртай 2 сар явна. Тэгээ тэрий чинь нэг кино хийхийн тулд өчнөө олон залуучууд кино хийж гин тэ. Тэгээл тэгэхээр тэр орны хэцүүгийн надад хэлээд. Тэгээд одоо болохоор өөрөө нөгөө хамт кино хийлцэж байгаа болохоор. Гэхдээ би мэрэгчлээ амар дуртай. Энэ угаасаа нөгөө яг хүсэл мөрөөдөлтэй холбогдож байсан гэж өөрөө харсан байсан учраас дуртай. Тэгээ би ер нь бол ямар ч ажилдаа дуртай хаар ер нь ядархаа мэдтгүү би. Тэгээ тэгэнгүүт яг ингээд бүх одоо контент буюу нөгөө прожектын дээр ажиллаж байхдаа ер нь бол бараг ядархаа мэдтгүү байсан. Тэгээд ер нь бол амар жаргалтай. Тэгэл ээж болчоод амар ядардаг болсон доо гэдэг шиг. Ачаалтай шүү дээ угаасаа тийм. Амар ачаалтай юм байлаа. Юм карьер марьер чи намайг зүгээр чи суг гэж мэдрүүлсэн шүү дээ. Тэгэл одоо тэгээ совист найруулагчийн чиглэлээр сурч байгаа. Одоо энэ 10 сараас өмнө нөгөө 1 жил сураад орхисон байсан байхгүй юу? Тэгээд ковидын дараахгүй юу? Тэгээд ажил төрөл мөрөл гээл тэгээд дунд нь аягүй прожектууд орж ирээл тэгээд би орхисон байсан. Одооноос эхэлж сурах гэж байгаа. Тэгээд үргэлжлүүлээ сурах гэж байгаа. Кредитээ үргэлжлүүлээд мастер. Өөр ер нь ажил хийдэг байсан уу? Үдсэн шүү дээ. Зөндөө ажил хийж сурсан. За жишээ нь одоо би нөгөөний сая жирэмсэн болохоос өмнө ер нь ингээд нөгөө нэг аягүй залуу насаа ч юм уу эсвэл ээж болохоос өмнөх Анукаг айгуу гоё ингээд актив байж гэж бодсон байхгүй юу. Тэгээ би яг сургуулаа төгснөөс хойш айгуу олон төсөл дээр ажилласан. Монгол хаан төсөл дээр ажилласан. Монгол хаан төсөл дээр 9 сар ажилласан. Тэгээд продюсер гэж хэлээ. Үгүй продюсераар биш. Яг нөгөө англи хэлний бэлтгэх чиглэлээр. Одоо тэд нар чи англиар тоглож байгаа шүү дээ. Тийм. Тэгэнгүүтээ яг тэр яг англиар бүр яг үсгэлж жүжигчтэн зааж өгсөн. Вау. Тийм. Тэрний араас би нэг л өдөр тандарт хамт нэг л өдөр тоглолтын дээр хамтарч
хийсэн. Тэгээд тэрэн дээр болохоор бас ингээд продюсингаар хамт оролцсон. Тэгээд тэрний дараа чинь Voice Kids дээр яг та нарын ард ажилласан. Тэгээд араас нь Аминч Хувь заяа гэдээ орж ирж байгаа. Хувь заяа кинон дээр ажилласан. Хувь заяа дээр болохоор анхны ерөнхий продюсер байсан. Тэгээд ерөнхий продюсер хийгээд араас нь юу яасан Аминч кино орж ирээд тийм. Тэгээд ер нь яг тэгэлж ирсэн болсон. Тэгээд нэлээд олон прожектууд дээр 2 жилийн. Тэгээд дунд нь 2 ном гаргаад тэгээд жирэмсэн болоод тэгээд яг жил одоо гэп аваад тэгээд жоохон амир ядарт юм блэ. Тэгээд ер нь бол амраад тэгээ одооноос буцаад контент руугаа орж эхлэх гэж байна. Яг анх ер нь продюсингийн кинотой ингээ ажиллах нь хэдий үеэс хэлсэн ноён эмэгтэйгийн үеэс. Мөрөөдөл ер нь анх жүжигчин болмоор байсан. Тэгээд жүжигчин болмоор байсан чинь бүр багасаа л жүжигчин болмоор байсан. Кинотой л бас ээжийг харангууд амар гой санагдал би жүжигчин болмоор байна гэл. Тэгэл ээж аваа нэг дэмжээгүй. Тэгээд тэрний дараа болохоор юу ч хийсэн л урлагтайгаа л ойрхон бай гэд тэгээд туслах найруулагч хийж эхэлсэн. Тэгээд туслах найруулагч, тэгээд туслах продюсер, тэгээд ерөнхий болж эхлээд тэгээд тэрнийхээ дараа өөр прожектууд дээр ажиллаад. Ер нь продюсер хүний хамгийн гол анхаардаг зүйл нь ер нь продюсер хүн гэж яг юу хэлэх юм бэ гэд би яг наадах чинь биш үү өөрөө яг ингээд юу хэлэх юм бэ яг хамт олон бацдаг хүн. Бүх продюсерууд ер нь бол ингээд зураачийн баг, найруулагчийн баг, операторын баг, тэгээд дээрээс нь санхүүгийн баг бүгдийг яг ингээд менежерлэх гэсэн үг байхгүй юу? Ерөнхий менежер бүх мөнгийг гаргаж байгаа, бүх идеийг гаргаж байгаа. Тэгээд тэнгуүтээ хөрөнгө оруулалт авна, спонсор авна, тэгээд тэнгуүтээ бас креатив продюсер гэж байдаг байхгүй юу? Тэр нь болохоор зохиолын идея санаа өгнө, нэр өгнө, тэнгуүтээ ер нь бүх зүйл дээр ажиллана. Тэгээд гэр бүлийн бизнес болохоор хувьсэл продакшн ч одоо ээж бит хоёр байгаа болохоор баг продюсерч гэхгүй баг бүх юмд нь л оролцож байна дөө. Гэр бүлэрээ ингээд ажиллах, ээжтэй ажиллах амар гоё байдаг. Тэгээ амар ойлгомжтой. Тэгээ жоохон айгүй олон юм сурдаг ээжтэй. Тэгээд айгүй нөгөө ёс суртахуунтай амар нөгөө нэг юутай хүн болохоор сахилга баттай хүн болохоор тэрнээс цаг барих юмыг цагт нь хийх гэдэг дээр айгүй их сахилга нөгөө гэр бүлээс өөр прожектын дээр ороод ээжийн заасан юмнууд надад айгүй хэрэг болчтой гэдгийг айгүй ойлгосон. Жишээ нь Монгол хаан дээр бол яг цагтаа ирэх ёстойгоос цагийн өмнө ирээд хүлээж идэг ч юм уу те. Зохиолоо өмнөх өдөр нь бүр бэлтжээд хин юу гэж хэлэх вэ гэдгийг сайхан бэлтжээд ирдэг ч юм уу. Тэр сахилга батыг бол ээж надад суулгаж өгсөн. Тэр сахилга батаараа хүмүүс жоохон үнэлэгдсэн байж магадгүй. За одоо ингээд дараа нь болохоор яг хувь хүний тодорхойлт нь яг энэ дээр ингээд гарч ирсэн юм санагдсан байна. Нэг юм заа. Ингэж байгаа. Өөрийгөө Soul Digger гэж нэрлэжээ. За наач амар явсан шүү дээ. Тий, наач балай. Тэд зүүдэг, өмсдөг, ялтгандаг зүйлсэж чундаг. Харин би анхаардаг, хайрладаг, нандиндаг, мэдэрдэг хандлагыг хүснэ. Тэгээ надад бүр амар сонирхсан байхгүй. Soul Digger гэдэг. За энэ дээр болохоор нэг хүмүүс ингээ Gold Digger гэж ярьдаг шүү дээ. Муухагаар хэлэхэд Gold Digger гэдэг. Тэнгүүд ингээл залуучууд ингээл найзууд ч юм уу ингээл гадуур нэг ийм өгнүүд явдаг болсон шүү дээ угаасаа. Тэнгүүд яг би ингээ хүнтэй суусны дараа наадах чи бодсон аахгүй. Хүн биш дээ. Нөгөө нэг ийм TikTok-ууд байдаг штэ ингээл sad rich нөгөө нэг poor happy гэд сонгодог штэ амар ядуу жаргалтай гонигтай мөнгөтэй гэдэг шиг тэнгүүтээ ингээл ингэж идэг штэ ингээл мөнгөөрөө ингэж ангуудаа ингээ team TikTok-ууд амар алдартай болсон штэ. Тэр мэрийг харангууд надад амар инээдтэй санагдаад байхгүй юу? Яг хүн биш дээ. Би нөгөө нэг Чинхад нөгөө нэг хэлний бэлгээ сурж байхад манай нэг уянгаа гэдэг ч байсан байхгүй юу? Тэгээд яг 3 төрлийн ихч байсан. Тэгэнгүүт тэндээс уянгаа ихчийн амьдралыг би бүр үнэхээр би яг нөхөртөө ийм харилцаатай баймаар байна гэд манай уянгаа ихч яг гоё 3-4 өрөө байранд амьдардаг, нөхөртөөгөө тэрвэрлцээ дунддаг. Тэгээд тогны мөнгөгүй ч болж үлдчихсэн. Тэгсэн мөртлөө бүр юм цаанаасаа нэг жаргалтай хүн байдаг штэ. Тэгээ би нөгөөгчтэйгээ уянгаач үнэхээр нэг юм цаанаасаа нэг гэрэлцэн амьдралдаа хандсан гоё хүн байдаг штэ. Би яг ингэж амьдрмаар байдаг байна гэж би яг нэг 19 настайдаа бодчихсон. Тэгээд тийм жаргалтай байхад юу вэ гэхээр ажлаас нэрээд авдаг нөхөртэй те ямар ч машинтай хамаагүй ажлаас наваад ирдэг нөхөртэй хоолыг халуун байлгах шиг ядраад ирэхэд халуун шүлтэй те тэгээд тэгэнгүүтээ хоёлаа энэ сар хичээгээд хоёлоо нэг энэ машина сайжруулчих энэ сар хичээгээд ингэ чийгээд тийм хандлагаас амар юм мэдрэмж юм хоолтой юм шиг санагдсан. Тэгээд
Үнэхээр чамд ийм би хин нэг нь надад илүү юм өглөөгээд дарамтлуулахыг би амар хүсдэг байхгүй юу? Яа тэгэхээр одоо жишээ нь нөгөө нь ингээл мөнгөөр ингээл идэх багт ингээл тэр хүн үнэхээр л илүү болох юм бол ямар нэг юм дарамт үүсчил байгаа гэж би боддог. Миний хувь хүний бодол шүү. Тэгээ үүсчил байгаа. А би болохоор хоёулаа хамт босгосон амьдралаа хамт амтлахыг амар хүсдэг гэх юм уу? А тэр нь их ихтэй мэдрэмж, халамж, хайран дээр тогтоосоо гэж бодсондоо л наадах чинь битсэн юм л та. Тэгээ наадах чинь single лохтой битсэн. Тэгээд ер нь бол их тийм халамжтай үнтэй суусаа. Баяр хүргэе. Харин тийм үнтэй ингээд сууж ингээд харна те. Тэгээд ер нь бол эмэгтэй хүний нүднээс л амар жаргалтай байгаа нь амар ойлгомжтой дээ шүү дээ. Амар гоё фэнси Dior барьчаал те. Тэгээд нэг гаал цаг өнтөрцөн октод л зөндөөлдөг. Тэгэл тэр юм марахаар тэрний орон зүгээр л нэг энгийн нэг цагаан бодол джинс өмсчихэд амар жаргалтай амьдрал. Хамгийн гол нь дотоод хүн юм мэдрэмжээ фул авах хэрэгтэй. Амар гоё чамаа хүндэлдэг, чиний үгийг сонсдог, шийдвэр гаргахаас өмнө чамаас асуудаг. Тэнгүүдээ чамаас имээдэг. Тэнгүүдээ гэртээ ирэх гэж яардаг. Тийм үнтэй суул. Nice. Дотроос happy те. Тийм, ер нь happy. За тэгээд тэнгүүд чинь энэ ингээ ном дээр би ингээ уншихаар за би ингээ Ануудэр гэдэг хүнийг өмнө ингээ мэддэг байхдаа маш эерэг хандлагатай ингээ ийм сэргэлэн цаваа гэж ингээ харж ирсэн чинь номыг ингээ уншсан чинь маш ийм тотгошоогоо чимээлдэг те жиг түрүү нөгөө эмо гэж нэрлсэн шиг те жинхнээсээ нэг ийм маш олон ийм одоо зүрхэн шархалсан юм шиг санагдсан баг. Шархалсан. Тэгээ тэндээс ингээ үүссэн мэдрэмжээс ингээ хамаарад тэгээ нөгөө зүрхэнд чинь хань сэтгэл чинь тайлгарл гэж байгаа юм шиг. Тэнгүүд надад энэ хэсгээс их сонирхолтой санагдсан. Би муу. Гэтэ сайн байхыг хичээдэг мүү? Муугаа сайн гэж боддог хүн болчихгүй гэж хаяа айдаг мүү? Насаараа сайн руу тэмүүлэх сэтгэлээ алчихгүй шиг амьдрна гэж өөртөө сануулдаг мүү гэж аахгүй. Тэнгүүд энэ хэсэг надад бүр их сонир санагдсан. Чиний бодсон муухай сайхан байвал яах вэ? Чиний бодсон сайхан муухай байвал яах вэ гэдэг ч аахгүй. Яг өөрийнхөө амьдралд нь ингэж мэдрэгдсэн зүйлсүүд юу байсан гэдэг нь надад амар асуулт төрсөн. Нөгөө жил ирэх тусам хүний нөгөө бодол санаа өөрчлөгдөн гэж байдаг штэ. Гинт өмнө чи ингээл 4 жилийн өмнөх өөрийнхөө бодлыг ямар тэнэг байсан бэ гэж боддог штэ. Бараг сарын өмнөх ч өөрийнхөө бодлыг ингээд ямар кринж юм бэ гэж боддог шиг. Надад тэгэж бодцогдож байгаа шиг миний сайн гэд байгаа хүмүүс зарим хүмүүст муу юм баа штэ. Би одоо нэг хүнийг амар сайн гэж бодоод яваад байсан чинь тэр хүн өөр нэг хүнд муу юм хийсэн. Тэр хүн амар муу штэ наадах чинь гэж хэлдэг те. Энэ хоёр ингэ зөрчилдөд байдаг штэ. Тэнгүүд би тэр хүний одоо тэр муулж байгаа хүний үнцгээс хараагүй. Би болохоор амар сайнаар харсан байгаад байдаг. Тэр хүн болохоор амар муугаар харсан байгаад байдаг. Тэгэхээр миний бодож байгаа сайн тэр хүнд муу байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол хүний ингэж ярьж байгаа юмнууд амар цензуртэй л хандах ёстой юм шиг санагддаг. Яа тэгэхээр хин нэг ингэж чамд нэг хүнийг амар магтлаа те. Амар сайн. Тэнгүүд чи ер нь ихэнх нь ингээд шууд итгэдэг штэ. Би ч гэсэн тэгдэг байсан. Өөрийнхөө сайн гэж бодсон хүн надад би одоо нэг одоо дүүд амар сайн заяа. Тэнгүүд тэр хүн надад нэг хүнийг мууллаа штэ. Би тэнгүүд тэр хүнийг шууд ийм надад амар сайн гэж бодож байгаа хүн надад муулж байгаа юм чинь энэ муул хүн баг гэж боддог гэсэн байхгүй юу? Ялангуяа дотны хүн болохоор. Гэхдээ тэр буруу харсан байж болно. Би тэр хүнийг өөрөө үг сольж үзээгүйж тэгж дүгнж болохгүй гэдгийг айгу сүүлд ойлгосон. Тэгээд ер нь бол хүн хүний харах үнцэг, хүн хүний хүмүүжил өөр болохоор хин нэгнийг дүгнэхээс өмнө бас нөгөө чамд тэр муулж байгаа хүнийг бас дүгнэх хэрэгтэй. Яагаад тэр хүн муулаад байна те? Санаатайч муулж байгаа юм уу, санаагүйч муулж байгаа юм уу те? Бид нар ч одоо нөгөө bias гэж амар ярьж байгаа шүү дээ. Тэнгүүтэл тэр хүний үгэнд итгэл тэр хүнийг дүгнж болохгүй байхгүй. Тэгээд би тэгээд тэр хүний муусан хүн натаа ингээ харсан чи амар дажгүйгаад идэг. Тэнгүүд би ингээ дүүгээ гахчих байхгүй. Яагаад надаа муулаад байсан юм бэ? Тэнгүүд тэр хүн ч гэсэн асуудалтайсэн байж болно шүү дээ. Тэгэхээр юмыг айгу тийм өөжөө хар гэдэг шиг нөгөө манай нөхөр хэлдэг байхгүй. Анука чи нэг хүнийг л ингээ сайнгээ бодчихор тэр чигээрээ сайн хүн муу бодчихор тэр чигээрээ муу хүн гэж бодоод ах юм. Хүмүүс чинь яг саарл байдаг. Чи бол бас амар хүн болгонд адгуус нуугдчихэдэг. Тэр адгуусаа дарж амьдрдаг, дарахгүй амьдрдаг хоёр л хүн байдаг гэдэг байхгүй манай нөхөр. Надад ч адгуусан чанар байгаа. Чамд ч адгуусан чанар байгаа. Тэрийг насаараа дарж амьдрсаар өгөх үү? Дунд нь тэрийг гаргаж хүнийг гэмтэх үү гэдэг чинь чиний сонголт гэсэн юм. Айхтарсан шүү дээ. Их айхтар нөхөртөөс нөхрөө магтах гэдэг юм аа. Гэхдээ ер нь бол тэгж хэлдэг. Тэгэл би тэгээ одоо болохоор ер нь бол надад муухай зангаар гаргасан ч гэсэн тэр хүний би ингээгүй сайн чанар надад тусалж исэн бол над дээр л ингээ хандсан мэлгүүдээ гэдэг айгу тийм энгийн тэгээ өөртөө нэг тусгаж авахгүй хүлээж авахар шийдсэн.
Одоо би яасан подкастн дээр ер нь хүмүүст одоо их зочноосоо ч тэр ингээд сонсоод тахаар хүний ингээд ер нь түүхийг туусан түүхийг ингээд сонсохоор чинь тухайн үнийг амьсаа ойлгочих шүү дээ. Энд хүн ийм зүйл туулсан учраас ийм үзэл бодолтой байгаа юм байна гэл те. Альва нэг юмнуудаар ингээд нэг юм шүүлтүртэй ханд. Сайн ингээд цензуртай байх хэрэгтэй, ууж байх хэрэгтэй гэл тэгж шүү дээ. Тэнгүүт нь одоо энэ ингээд 3 түүхээр ингээд ярих гэдэг байгаа чинь ч гэсэн те. Хүн ингээд ямар альва нэгэн зүйл болоход шууд муугийн ингээд төрүүлж харахыг хүсдэг ч юм уу. Ягаад ч юм нийгэм бид нарыг тийм сэтгэлдүүтэй болгоцсон юм шиг. Тэгээд тэнгүүт нь тэгж харахгүй байгаасаа гэдгийг би одоо ингээд маш олон юм дугаарууд ингээд хийх тусам илүү их мэдрэн тэрийг ч үзэгч ингээд сайн ойлгоосоо гэдэг мэдрэмж аюу их үүсдэг болчтой юм байна. За тэгээд тэнгүүт нь надаа одоо 2 дахь ингээд одоо намын ингээд уншаад тахаар асуулт төрөөд идэв юм л. Ягаад тэгэхээр альва одоо энэ бичиж байгаа зүйлсүүдээ зүүрлэж ингээд биччихээр тий зүүрл болгоны ард нэг юм гүн гүнзгий утгууд гүн гүнзгий үйл явдлууд ингээд болцсон байгаа даа. Өмнөх ингээд догтлсон л бол битгий харамс гэдэг ингээд ном дээр нь яг ингээд бүх тэр шүлэгнүүд хүмүүст ингээд зориулагдсан байсан ингээд тэгдэг шиг надаас яг одоо энэ чинь тэг санагдаж байгаа хөөх тий. Тэнгүүт нь одоо яг энэ хэсэг муу залуутай ирээдүй байхгүй гэдгийг нь мэдсэн хэрнэ зүрх гинжлэгдэж сайн залуутай бүх зүйл минийхээр болохыг мэдээд хажууд нь дасж байгаа гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь муу залуутай яг чинь бид нэр ингээд салж чаддгүй ингээд ингэдэг. Тэгсэн хэрнээ сайн залуудаа дасж ийн гэж байгаа байхгүй. Амар хоёр өөр ингээд нэрлэлсэн те. Тэнгүүдээ хин хэнийг нь орхиж чадахгүй байгаа өөрийгөө жигшиж гэрлэхээс өмнө энэ бүгдийг ухамсарлаж ойлгоход болно гэж давхар өөрийгөө тайтгаруулж юу хүсэж байгаа ойлгохгүй аныг үтх ингээд тэгж байгаа байхгүй. Тэнгүүд нь одоо тэгвэл юу хүсэж байгаагаа ойлгосноо. Тийм маш ойлгосон байгаа. Ер нь ийм бэл нэг хүмүүс амар догдолж байгаа амар роллер костер шиг мэдрэл гэл ингээл нөгөөнийг чи одоо ингээд өмнө нь ингээд найз залуутай гэсэн штэ. Өмнө нь ингээд болцож явахдаа өмнө ингээ өөр ингээд амар одоо ингээд хайлтын гал амар догтлол анхны хацар дурсан залуудаа болцож явахдаа ингээд уулзахаас өмнө ингээд butterfly дотор ч юм байсан уу? Байлг байх уу? Тэр мэдрэмж байдаг тий. Одоо найз залуутай болохоор амар тайван байдгүй. Тийм тайван байгааз. Тэнгүүд нөх хүмүүс тэр эрвээхийг айгу удаан байлгах гэдэг. Насаараа эрвээхтэй байна гэж байхгүй. Тэр эрвээхийг өгж байгаа мэдрэмж токсикч байж магадгүй. Өөрөө. Тэнгүүд яг нөх хүнтэй суухад чи байнга эрвээхтэй хүүхлэл байнга эрвээхтэй нөхрөө хүлээж аваад байнга эрвээхтэй ингэж байна гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол хайрын мөн чанар нь тэр догтлол биш юм байна. Надад болохоор юу байсан бэ гэхээр муу залуучууд амар ойлгомжгүй байдаг. Жишээ нь одоо би ингээл надад амар олон сөөсөртөөр хайрын төхөд ирдэг байхгүй юу. Тэгэл манай найз майзын хайрын төхөд тэгээ би өөрийн ч experience буюу миний туршлагаас болохоор хүмүүс амар тийм ойлгомжгүй тэгээд цэг тавьж чадахгүй хүмүүст амар татагтаад байдаг. Өөрийн мэдлгүй. Яагаад тэгэхээр нөө ойлгомжгүй болохоор ойлгомжтой болохыг хүсээд удаад байдаг. Тэгээд нөгөө юу жишээ ийцэмсэн штэ би чамайг ингээ мэдэх гэж ингээ гүнзгий ингээ орж ийн. Тэгсээр байгаа тэр доороо үлдчихлээ гэдэг тийм. Тэгэхээр тэр хүн чинь чамд хайргүй ч юм уу, чамд чин сэтгэлээс чамайг зовоохыг хүсээгүй хайртай байсан бол чамайг ийм ойлгомжгүй байдал удаахгүй байхгүй юу. Тэгэхээр ойлгомжтой би чамд үнэхээр хайртай хамт бай гэсэн хүнээ бид нар тоодгүй юм шиг санагдсан. Амар амархан ойлгож байгаа болохоор. Нөгөө хүн нь болохоор амар их ингээл ойлгомжгүй мөртлөө амар догтлуулаад тэгснээ уулцсан мөртлөө дараа нь дахиад яахад байгаа мэддэхгүй ч юм уу тийм юм тогтоод амар дуртай би ч өөрөө дуртай байсан. Тийм амар дуртай байдаг. Тэнгүүд яг ингээл амьдрал дээр бүх юм ойлгомжтой байхгүй шүү дээ. Чи нэг харанхууд ингээ явахаас айдгүй. Гол нь цаана юу байгаа мэдэхгүй. Яг тийм үнтэй л байна гэхэр чи амар гаас тэгээ. Цаана нь ийм гэрэл барьсан хүн зогсчихвэл хүү сайн уу гэдээ очих нэт би. Тодорхой тэгээ очиод ингээл явал би замаа яачлаа. Бүх юм ойлгомжтой. Яг тэрнтэй адилхан. Амар амархан. Гэтэ яг өсвөр насны охтууд тэрийг ойлгодог юм аа. Тэгээд зарим нь алдна, зарим нь азар сайн үнтэй сууна гэж би бодсон. Тэгээд яг энэ үеэ ойлгож эхэлсэн юунаас олж илүү ойлгож эхэлсэн. Одоо энэ үедээ ингээд нөхөртөөгөө танилцаад ойлгож эхэлсэн. Нөхөртөөгөө танилцаж ойлгож эхлээд тэр үед чинь өөжөөж байгаагүй тэгээд үйл болгонод айгүй ойлгомжтой байсан. Гэхдээ үйл болгоно ойлгомжтой байнга хажуугаар нь надад хайртай айгүй мэдрүүлчихсэн байхгүй. Одоо жишээ шөнийн 2 цагт би ингээл ажилласаа ирэхэд би хордлоготой жирэмсэн байхад ингээд халуун жинжер цай барьсан халуун шүлтэй ингээд унтааг хүлээж авах юм тий. Эсвэл шүдний тайзан дээр оо тавьсан өөрийгөө угахдаа намайг угааг бол оо тавьсан ингээд тавьсан байдаг ч юм уу тий. Эсвэл орж ирэхэд тавчиг яг ингээд том өрөөний үүдэн дээр ингээд байдаг ч юм уу тий. Би энэ бүхэнд амар догтлдог хүн төрөл юм баггүй юу. Тэнгүүтээ нөгөө нэг
айгуу сонио өмнө нь яагаад ингээл амар зовоогоод байсан хүмүүстэй ингээд татагтаад байсан бол гэхээр өөрөө нөгөө нэг хүнтэй нэг удаан үерхэж үзэж байгаагүй би. Миний хамгийн хамтарч үзсэн эрэгтэй хүн бол манай нөхөр байхгүй. Би ерөөсөө хүнтэй өмнө нь амьдарч үзээгүй. Тэгээд ер нь хальт үерхүүл үерхчихэл ер нь нэг юм стейбл байж үзээгүй. Тэгээд одоо яг нөхөртөөгөө анх удаа амьдарч хамт амьдраад одоо 3 жил болчихно. Тэгээд ер нь бол тийм юм бэлээ. Энэ ном дээр ер нь нэг тодорхой нэг хүний талаар ингээд шархалж байсан тэр хүний талаар ингээд бичсэн үү? Ер нь юунаас наа чи шархалж байсан хүний тухайч байгаа, манай нөхрийн ч тухай байгаа. Тэгээ ер нь бас ойр тойрны хүмүүсийн миний би бас хүний хайрын тухайг амар нэг төсөөлж юу яадаг, сонсдог. Тэгэнгүүт тэр хүмүүсийн төсөөллөөр тэр тэгж мэдэрсэн баг гэж би бас орлуулж бичдэг. Тийм. Хүмүүс яг ингэ чийл байна гэдэг дээ. Гэхдээ яг зарим нь бол би байгаа мэдээж миний туршлага, зарим нь бол манай найзуудын хайрын тух байдаг. Тэндээс ингээд нийлүүлээд сайн мэдэрч байгаа. Би дуу сонсож байгаад бичдэг. Би амар гой санагдсан дуугаа сонсож байгаад би дуу сонсож бичихгүй бол би чимээгүй очиж бас бичиж чаддаг. Зохиолууд нь болохоор яг бичсэн үеуд нь янз бүр байдаг гэсэн тий. Тэгээ ер нь ихтэй амар гоо нэгтэй. Тэнгүүд Батнатаа сууснаас хойш ингээ гаргана гингүүт амар жаргалтай заяа. Би бүр бүх юм 50 бүх юм ойлгомжтой болчоор яа чи миний онгод хайч өгөөд хайраа гэх. Тэгэл тэнгүүд амар чи амар хаяач хайраа гэл тэнгүүд юу тэнийг юм яриад байгаа гэх өөртөөс тэгтэн тэнгүүд нь ёо гэл. Тэгэл амар өөртөө хайртай хүнтэй суучгаар чи нөгөө нэг таргалаал харин тийм амар таргалчихсан. Би өмнө нь амар фитнес хийгээл заяа. Бүр амар зэн тэр намайг тарган бол энэ октоодоо ерөөс тэгж бодож болохгүй. Байгаагаар ч л хайрлдаг хүн байд юм билий. Тийм. Яа тэгэхээр амар таргад амар би тэг одоо ингээ харангуй би бүр амар гой битэй байсан байхгүй. Тэр үедээ тэгэл даваа тоогоогүй бэ. Бэ штэ. Гой байгаад тахад тэгээд зүгээр энгийн байгаад тахад тэгээд тоохгүй. Тэгэл би за гэл. Тэгээ ер нь бол штэ өөрийгөө хин нэгэн зориулж бити өөрчил. Зүгээр л өөртөө л гоё. Өөртөө гоё яах гэж өөрчлөл окей боломжтой. Би хин нэгэн зориулж бол өөрчлөгдөж үзүүц. Тийм. Амар турж мураал, амар фитнес хийгээл амар шаналал. Тэгэж мэгэл. Тэгэл одоо отгоор хөөрхөн байжээ гэд. Гэтэ яг би харамсдгүй. Тэр үеуд амар гоё дурсамжтай байгаа юм чи. Гол нь миний төгсгөл нь аюу гоё төгссөн болохоор эргээд дурсамжууд нь болохоор Батнаруул чиглүүлсэн байгаа болохоор тэгээд тэгсэн юм уу? Миний нэг өмнө үзчихсэн зүйлсүүд ингээд тийм өмнө үзчихсэн зүйлсүүд Батнаа дээр л чиглүүлсэн байхгүй. Тэгээ ганцхан хайр сэтгэл дээр гихгүй нөх хүмүүс одоо чи одоогийн би болоход маш олон хүн тусалсан. Муугаар цайнаар ч гэсэн. Одоогийн Анука би болоход хэн тусалсан бэ гэхээр надад зөвлөгөө өгч ирсэн. Одоо жишээ нь хөлний бэлтгэлд байж хаад надад хамт байсан эгч нар би тэтэрт юус ингээд хүмүүс ингээд хэн байснаа хизэж бити март гэж би боддог байхгүй. Яа тэгэхээр хин нэгэн угаасаа л мяа байсан. Мяа бахаас чи ихлүүлэл хөгчгөд чинь одоо ч мяа байгаа. Гэтэ энээс энэ хүрэхэд зөндөө хүмүүс тусалсан. Жаахан ч гэсэн тус өргсөн хүмүүсээ бол мартчихлахгүй. Мартаал эхлэхээр л тэгээл эхэлдэг. Нөө түрүүн хоёлаа ингээ ярьж яхад ер нь аав ээж анхнаасаа намайг юм даруу байлгахад ингээ өсгсөн гэж тэгчихсэн тий. Үгүй нөгөө даруугаас илүү зүгээр хүмүүс одоо нөгөө нэг би энээс одоо надад юу ч байгаагүй байж байгаа л би энд хүрэж өөрчлөгдөөл би энийг би өөрөө бүтээсэн гэх түүх надад бол алгаа. Одоо жишээ нь одоо би сая цайлгт намайг одоо урангууд надад хүмүүсийг сонсгоод би ийм байж байгаад ийм болов ч юм уу те. Тэнгүүдээ би ингэж хөдөлмөрлөөд өөрөө машин аваад өөрөө байраа аваад ч юм уу те. Би үнэхээр төрснөөсөө л амар гоё хангалуун хайраар дүүрэн өссөн. Тэгэнгүүт хүмүүс тэгээд тэгэхгүй чи амьдрал үзээгүй байж гэлдэг байхгүй. Тэгвэл би тэрийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэхээр миний мэдгүй амьдрал тэнд зөндөө байгаа. Мэдээж хүмжлэх нүнэн анханасаа л би дулаан гэрт дулаан бүтэн ээж автай тэгээд дээрэс нь хагцал гэдгийг мэдгүй тэг өлсөж үзээгүй болохоор би өлсөж байгаа хүнийг дүгнэх ямар ч ирэх байхгүй надаа. Тэгэхээр энийгээ зүгээр талархаал тэрэндээ бартж гуухан шиг л бартчихлаа. Харин би яг угаасаа айгу дээр үеэс ингээ хараад ажиглал ингээл тэгээд ангууд чи надаас айгу нэг даруул санагдаад байдаг гэсэн. Ер нь ингээ байгаа байдал те. Чи урнаа хийж байгаа ажиллаа. Харин тийм ээж нас өөрөө яг нэг тийм үлгэрлж юм те. Айгу тийм за битээс ихэд дараа битээс хаагаад байгаараа л гэдгийг яаж. Ер нь бол би ээжтэй л өнгөрн штэ одоо ингээ тэгээд ингүү тэгэл наа чи тэгэл юу ч шишт чи дахиад дараагийн юмаа хийн. Дахиад дараагийн юмаа сайжруул. Одоо энэ дээрээ тэгэл гацчих юм бол тэгэл чи мяал штт гэл илүү тууштай илүү сайжруул гэл. Тэгээ ер нь жоохон хатуу идэг шүү манай ээж. Тэгвэл
Анука яг хэн байхаас зайлсхийж яг хэн байхыг хэн ямар хүн болохыг ч гэдэг юм уу те тийм хүн байхыг илүү хүсэж байна. Өөртөө л тухгүй хүн л баймааргүй байна. Өөрийнхөө арьсан даймар тухгүй, өөрийнхөө гаргаж байгаа одоо үйлдэл тухгүй. Муу юм хийсэн ч гэсэн өөртөө тухтай үл тэгэл явахтай зүгээр шүү дээ. Тэгэхгүй бол хүмүүс юм өөртөө тухгүй байхдаа одоо жишээ нь би чамд амар хайртай заяа. Тэнгүүтээ би ингээд хүмүүс найзуудынхаа донд чамаг амар ингээд үл тоож магаал. Гэхдээ надад тухгүй шүү дээ. Гэхдээ хүмүүс тухтай. Ойлгож байна уу? Тэнгүүд би тийм л хүн баймааргүй. Бусдад таалагдах гэж үү? Тийм одоо бусдад таалагдахаас илүү өөрийнхөө мэдрэмжийг нуудаг хүн л баймааргүй. Тэгэхээр чинь хүнд зориулж мэдрэмжээ нууж амар гоё юм ярихаар чинь амар тэнэг шүү дээ. Тэгэл хүнд зориулж ямар нэг юм хийх гэдэг чинь өөр амар тэнэг болчихж байгаа юм. Тэнгүүд санаж ийн гэвэл үнэхээр санаж байгаа хийх хэрэгтэй. Би чамд үнэхээр хайртай санаад би амар мяарч ин тэ. Ер нь би нэг л юм хэлэхэд хүнд эго бүр үнэхээр шаардлагагүй юм лээ. Эго үнэхээр шаардлагагүй хүнд ямар нэгэн бардам зам үнэхээр буруу юм хийсэн бол тэрнээс уучлах гойдог байх хэрэгтэй. Үнэхээр зөв юм хийсэн бол зөв юм хийсэн ч гэсэн нөгөө хүн чинь амар эготой байх юм бол эгогийн зөөлрөлөө за би чамайг ойлгож байна те. Яг тийм зөөлөн л ах хэрэгтэй хүнд. Одоо яг ном дээр нэг ингэ битсэн байсан нь аль нэрлээ? Нөгөө кинотой ингэ харьцуулдаг штэ. Жаахан байхад ингээ хайр кинонд ингээ гардаг шиг ингээ байсан. Тэгээ одоо энэ дээр ингээ мэдэрчээсэн мэдрэмж нь цагны чимээ ойртох тусам мурам хууралт, хоосрол, шаналл, өнчрөл, ганцаардал гэх мэт юм нэг юм бараан зүйлсүүд ингээ хачирлагдаад ирчихдэг юм байна гэдэг чийсэн шүү дээ. Тэгэнгүүт нь одоо бол ингээ амар аз жаргалтай юм байгаа гэдэгсэн шүү дээ. Энэ үе яг хэдийн үеийн сэтгэлдүүд төр ингэж мэдэрч байсан. Наа чин жил 2 жилийн өмнө хаа. Биш 2 жилийн өмнө судлаа ярьж байна. 2 жил хагас юм юм уу? Тэгээ 2 жил хагасын өмнө дах. Надад зүгээр наа чин болохоор надад хайрын түүхэн дээр биш. Өөр хүмүүсийн би амар гоё харилцаатай гэж бодож исэн хүмүүс тийм харилцаатай бишийг хараад надад амар хүнд тусчихсан хэрэг. Одоо нөгөө нэг та нарын амар гоё гэж бодоод байсан хоёр хүн чинь тийм биш болохоор пүү ямар амар юм миний ихтгэл үнэмшил биш байсан юм байна гэж бодогдоод. Нэрээ одоо ингээл маш олон ингээл хүмүүс ингээд өөртөө хосоогоо зургуудаа ингээл хийгээл амар гоё контент хийгээл нөлөөсөн мөртлөө тийм биш байдаг штэ. Тэнгүүд надад тэр бүгнхээр амар санагддаг байсан. Тэгээд битсэн. Тэгээд гэхдээ ер нь би түрүүн ярьжсэн би нөгөө 25 хүртлээ ээж аав хоёр намайг яг хүүхдийн нүдээр хадгалж агаад би 25 наснда насанд хүрсэн гэдээ ярьж байгаа шүү дээ. Яа тэгэхээр би ер нь л хүмүүсийг манай ээж аав шиг харилцаатай бүх юм амар гоё ярилцдаг бүх юм амар гэгээлэг гэж боддог гэсэн. Тэгээ манай найз хэлдэхгүй чи юм баблийн ертөнцид амьдардаг гэд. Бабл гэхээр одоо нөгөө нэг юу хөөсөн дотор амьдардаг гэд одоо тийм хэллэг байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр хөөснөөсөө яг 25 тад л ингээл хүмүүс юм байдаг. Хүн чинь өөр амьдралтай байна. Хүн ийм хэцүү байд юм байна. Нийгэм чи ийм байд юм байна гэдгийг айгу хожуу ухаарсан. Гэтэ би эндээ амар баярлж байгаа. Би ээжтэй амар баярлдаг байхгүй. Миний амьдралыг амар гоё эрэг болгож дандаа бүх би хин нэгэнд гомдлоо тэр хүний дандаа өмөрч ирдэг гэсэн манай ээж. Тэгэнгүүт би хин нэгнээс одоо ингээд амар уучлахгүй хүн болчихж байгаа байхгүй. Ээж одоо намаа ингэж гомдож чи тэр хүнийг ойлго тэр хүний амьдрал тийм баг миний охин ойлго гэдэг. Би юу нэ ээжийг ярахаар амар үйлж гадт юм аа. Тэгээд ер нь бол намайг айгу гэгээлэг эрэг байлгахад манай ээж амар нөлөөлсөн. Тэгээд надад нөө зөвтгөж хүмүүсийг ярьдаг гэсэн болохоор би хүмүүс ийм гоё доо гэж боддог. Нөгөө хүүхэд ч өөрөө эцэг хийн тусгал гэж ярьдаг шүү дээ. Би бүр дээр нэг UBS дээр өгсөн сайн уу? Тийм сайн уу. Тэрэн дээр ингээ ээж нь ингээ ороо ярьслаа үзсэн. Миний хамгийн анхны сэтгэл яг тэр үеэс эхэлжсэн байхгүй ээжийнхэн ингээ бодох сэтгэл. Тэгээ би тэр үеэс л яг энэ их чиг ийм сэтгэлгээтэй болно даа гэж би хүсдэг байсан ингээ одоо. Амар шулуухан. Тэгээд ер нь л хүмүүс нэг амар манай ээж эмээгээд идэв. Ингээл амар юм хурц характер нэгэл амар зөөлөн гэдэг. Амар зөөлөн бүх юмыг туслах гэсэн бүх юм миний мэддэг л төгсгөн бол манай ээж. Хүмүүс ингээл эцэг ихээ том болол мэддэг манай ээж авч гэсэн над чиг адилхан төгсгөн биш миш гэж ярьдаг штэ. Манай ээж бол миний хувьд үнэхээр төгсгөн. Би бол ээжтэйстэй ганц ч төөж буруу өгөхгүй. Ямар гоё. Гайхамшигт. Одоо яг энэ ингээд зургаас харахаар чинь нэрэн гэсэн ингээл түрүүн хүний ингээ харц тухайн ингээд хүнийг жаргалтай байна уугүй байна уу гэдгийг илэрхийлнэ гэдэг шиг нөгөө өөрийнхөө рил дээр нь хийсэн байсан шиг ингээ аав ээж ерөөсө хүүхд аав нь ялангуяа хүүхд гарснаас шал өөр болсон амар өөр болсон амар хөөрхөн магаад тий хүүхд гарснаас нөгөө нэг гэр бүлийн атмосфер бүр амар гоё
Харин одоо энэ хүмүүсийн ингээл харцснаас гэсүүлээл те. Тийм бүх тийм жаргалтай гац тий. Харин тийм. Гэтэ ингээд зургуудыг ингээ харахаар дандаа юм олуулаа авахсан зураг ихтэй юм билий тий. Тий, би чинь айгүй олны дунд байдаг хүн. Тэгээ би айгүй тийм олон хүнээс цэнэглэгддэг, олон хүнтэй харьцах туртай ажил хийдэг туртай. Тэрнээс яг офис ингээл ганцаараа суух юм бол галзуурах. Тэгээ олон хүнтэй ярьж ажил хийх туртай. Тэгээ ер нь бол айгүй олуулаа байх туртай. Тийм. Тэгээ ер нь бол зурнууд дандаа л олуулаа. Би нэг шамлууны 38 зураг явуулсан шүү дээ. Тэгээд ихийг нь олоолаа газд. Ер нь айлын ганц мөртлөө айгүй олон гоё найзуудтай, гэр бүлийнхэнтэй айгүй дотн, ер нь айгүй коллектив. Харин тийм. Тэр нь ихтэй мэдэгдэжсэн. Ер нь ингээл хоёлаа ч одоо нэгний ингээ сайн мэдгүй байхад ингээл биччихсэн тэр чатны хандлага, тэгэл ингээ хурж ирээл ингээл бүр ингээд өөр юмсэг хүн гэж нэг байна да тийм. Айгүй өөр юмсэг. Тийм. Тэнгүүч хүнийг одоо би ингээл сандарч мандрал яах вэ хөө гэдэг тийм мэдрэмжийг дагуулж байгаа. Тэнгүүт надад амар юм тухтай. Тэ өөртөө ингээд хүн тухтайхаас гадна дэрэгдэх хүний тухтай болгон гэдэг чинь ямар гоё юм бэ те. Тэр нэг нь одоо би ингээ гоё мэдэрч байгаа юм санагдсан байхгүй. За одоо юу штэ энэ хаана вэ? Боронхтой. За энэ заяа. Өмнө авчижсэн зүрхний шарах болгон чамтай уулзруулахад бэлдэж байж гэх нөгөө төрөж хоёул ярьдаг шиг те. Ойлгосон. Хайр ийм эрүүл бас тайван байж болдог байх гэдэг мэдрэмжийг мэдэрсэн байна шүү дээ. Тэнгүүд нь ийм эрүүл эрч хүчтэй хайрыг илэрхийлэхэд ер нь хамгийн чухал үйлдэл нь юу гэж юу бодож байна? Эрүүл харилцаа гэдэг чинь. За нэгт нөгөө ойлгомжтой гэдэг юм орно. За зүгээр энэ өсвөр насны охтууд ч юм өсвөр насны залуучууд сонсож байгаа зүгээр. Үнэхээр хайр сэтгэлийн асуудал дээр үнэхээр чи ойлгомжгүй байдалд хүнийг битгий оруулаарай. Нэгт ойлгомжтой байх хэрэгтэй. Хоёрт болохоор юу хин нэгний одоо өөрөөсөө илүү тэр хүний мэдрэмжийг урд тавих хэрэгтэй байхгүй юу? Би гонигсан ч хамаагүй тэр хүн жаргалтай байвал энэ хайр байхгүй юу? Манай нөхөр болохоор ер нь намайг тухгүй байлгахад амар дургүй хүн. Би л тухгүй явах юм бол тэр хүн тухгүй ургадаг. Тэгээ тэр бүр амар гоё мэдрэмж байгаа байхгүй. Тэгээд миний хувьд хамгийн эрүүл гэх юм бол би нөгөө нэг жоохон насаал нөгөө нэг ингэж бичдэг бас ахгүй тэмдэглэл. Тэрэн дээр би ер нь л мамас girl ахгүй юу? Тэгээд хүмүүс ч ер нь баг гадралж байгаа амар мамас girl. Тэгэнгүүт миний ээж авыг яг өөрийнхөө ээж аав шиг хайрлаасай гэж хүсдэг байсан юм. Тэгэнгүүт манай нөхрөөс яг тийм үйлдэлүүд гардаг. Тэгэнгүүт ээж одоо нөхөр хоёрын үйлийг ингээ харангууд амар амар ойлгомжтой. Тэгээ хин хиндэ амар хайртай. Тэгээ тэгэнгүүт миний чинийх гэдэг юм байдгүй, биднийх л гэдэг юм байдаг. Тий. Танаа ээж тэгчлээ, манай ээж тэгчлээ гэдэг юм өстой байдгүй. Танаа мана гэсэн юм. Тэгээд анхнаас нь манай аав тийм байхгүй. Манай аав чинь одоо эмээ өвөг яг өөрийнхөө ээж аав шиг хайрладаг, амар очдог. Тэгэл жишээ нь одоо баг ээж өчөг байхад за би хадам руу явчих дэрий гэл. Тэгэл ээж бүтэнсээ өдөр болго аав өвөг нь бэждэг. Тийм хүн байхгүй юу? Тэнгүүд яг манай нөхөр болохоор ээж ингэсэн гинэгэнгүүд аавын тэрнэн гэсэн гэж солиод өгье ч юм уу тэгсэн гэж хэлээ шүү дээ. Ингээд өгье ч гэдэг юм уу те. Ерөөс би хүсээг байхад тийм үйлүүд гарангууд амар хайр хүрдэг л. Тэнгүүд би чинь айлын ганц охин. Тэгэхээр надад амар их тусламж хэрэгтэй. Тэнгүүд манай нөхөр бүр ингээд яг надад чухал зүйлсийг өөрт нь чухал болгож чаддаг. Тэнгүүд чи нөгөө гэр бүлээ хайрлах гэдэг мэдрэмж бүр илүү гоё болоод ирж байгаа хэрэгтэй хүн тэгээд хар тий. Тэр хүн надад тэгэж өгч байгаа. Би бас хадам ээжигээ амар хайрлах хэрэгтэй байна. Би хадам аавдаа тэгэж хандах хэрэгтэй байна. Би хадам аав руугаа тэгэж байнгын залах хэрэгтэй байна гэдэг юм. Би ингэж харилцан өгч авалцах юм бол амар nice. Тэгэхгүй хүмүүс аваал нөгөө хүн авсараа байгаа нөгөө үндэ ч өгөхгүй байсараа хайр дуусчдаг штэ. Ер нь бол яг нэг тоосго би тавиул татнаа нэгийг тавиал дээр нэг тавиал тэгжил байхыг хүсдэг. Тэрнээс ч нэг нь л тавиад ах юм бол нөгөөх нь цоцсон ядраад ах юм бол нөгөөт нь ядар ш. Том байшин ингээд хамтдаа босгоно. Тэрийг бол яг ээж аваас сурсан. Би бол манай ээж аваа харилцаа бүр яг тийм. За одоо тэгвэл харилцаа гэдэг чинь нөгөө түрүү ингээд хэлсэн тий. Би ингээд дандаа хүмүүстэй харилцах ингээд амар дуртай. Тэгээ харилцааны ажил бодлоотой ингээд гоё идэх агал тэгж штэ. Тэгэнгүүт ер нь ийм харилцаа гэдэг үс өөрөө ингээд зарим талаараа асуудал ингээд агуулдаг шиг тий. Харилцааны зас жаргал ингээд бий болдог шиг. Сэтгэл санаа юм таар үедээ хинтээ ер нь хамгийн түрүүнд сэтгэлээ хаваалцаж ярилцъя гэж ер нь боддог вэ? Төрснөөс хойш ганцаараа амар байдаг болсон. Өмнө нь болохоор нөгөө ээжтэй шууд ярилцдаг байсан болохоор одоо л ийм ганцаараа аявих боддог болчиход байгаа. Сүүлийн 1 жил. За. Өмнө нь болохоор би шууд л ээж рүү гэж уйлаад толгодог байсан. Тэгэл би ээжээс ер нь бол ийм залуутай болзоод ийм залуутай дейтэнд яваад ийм залуутай тэгээд гээд бүх юм нуулгүй ярьдаг.
Тэгэл ээж тэрийг амар чи яагаад магаад гэхгүй яг ээж би яг найз шиг хэмжээнд намайг хүлээж аваад тийм үү харъя л да та хоёр явж гинэ мавж гинэ гэл те. Тэнгүүдээ эсвэл болзоонд явж хахад ээж аваарэ намайг гэл залгангууд манай ээж ажилтаа болчлаа гэл би машин дотор хамт яж хахад сонин залуу байл ингээл явдаг ч юм уу те. Тийм юм тохиол зөндөө гарч ирдэг. Манай ээж чинь амар найзрахыг одоо болохоор нөгөө нэг өөрөө ээж болчоор ямар нэгэн юм шаналл ч юм уу ямар нэг юм ээжтэй ярахаар ээж шаналаад тахолоо гэж бодсон. Тэгээ ер нь ойрд айгуу тийм татгшаага өөрөө тэрийг авахаарч ойлгож байгаа. Тэгэхгүй бол нөгөө нэг өмнө нь сингл тэгээ дээрээс нь ингээд ганцаараа байхдаа ингээл юу ч болсон ээж рүү хэлдэг ээж ойлгодог. Гэхдээ ээж нэг ямар нэгэн хүн юм болоод ээж дотор шаналаад би хүүхдтэй олчоор одоо миний хүүхд гэх юм бол шанална гэж бодоод байгаа болохоор ээж бас тэрийг ингэж надад л харуулахгүй болохоос бас ингэж хүнд тусгаж авт юм байна гэж бодоод тэгээ наантай цаантай болсон ер нь л. Гэтэ тийх ёстой юм шиг санагцсан. Нөгөө эмэгтэй хүн төрхөөр ээж байгаа илүү ойлгодог гэдэг шиг яаж ойлгодог гэдэг нь амар сонирхолтой юм байна тийм. Тэгэхээр ер нь бол би өөрөө ингээл хин нэг намайг гомдоогоол тэрийг ярих юм бол ээж хичнээн тийм үү гэж ойлгосон ч гэсэн дотроо өвдөж байгаа болохоор зарим юм ер нь бол ярих шаардлагагүй ээжийг өвдөх шаардлагагүй стресстүүлэх шаардлагагүй байна гэж утсан. Гэтэ ээж ерөөс стресс гэж хүлээж авдаггүй байхгүй юу? Тэгтээ би одоо нэг хүүхдтэй болсон болохоор бодоод унтахгүй ээж магадгүй ч юм илүү юм бодоод тэгээ ер нь л зарим юм аа зарим ярих шаардлагагүй юм бол ярих болсон. Тийм. Тэгээ нөгөө хүүхдэн шаналж ивэл ээж шанална гэдэг утгаар. Ер нь бол нэг хүүхдээ ганц ингээл өвдөөл унахад хоол идэхгүй байхад би бүр ягаад өдөржингөө өөжөө хоол идсэн үг л бодож байхад би том болсон проблема ярихад бол ээж тэгэл зөндөө бодож байгаа л хэлбүтэй. Тэгэхээр би санаа зовоолох юмгүй нэг шаардлагагүй юм бол ярихгүй. Үнэхээр шаардлагатай юм ба шүү. Ээжтэй л ярина. Би тэгэл одоо өөр нэг хүнд ярьдаг юм дөө. За тэгвэл одоо дараагийн зураг руугаа шилжихээс өмнө яг энэ үеийн Анука яг ямар харах өнцөгтэй яг хинбэ гэж тодорхойлвол одоогийнхтэй яг одоогийн. Одоо л маш тайван. Тэгээд ер нь бол бас би амар сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэгээд өөрөмсөг болчгоор хүнлүү ингээд айгүй хатаклал ингээл би чамд ийм зориулж байгаа юм чинь ингээл өөр ингэ өмчлөхөд идэх байхгүй. Тэрийг айгүй болсон. Одоо найзууд дээрээ ч гэсэн тэрийг болсон. Одоо яг юм өөрөмсөг юм дээр үнэхээр өөрөмсөг сэтгэлээ гарга. Бусад зүйлэн дээрээ boundaries буюу ханаа тавь. Тэгээ айгүй тийм тайван болсон. Тийм. Тэгэхээр одоо л маш бүх юмыг өмнө нь бол сэтгэлийн хөөрөлтөөс одоо л маш сэтгэлийн хөөрлөө урдаа тавихгүй, мэдрэмжээ урдаа тавихгүй, арай логик сэтгэлгээтэй болсон гэх юм уу? Тийм. Талбай зүйлд хандах хандлагаас ерөөс жоохон гэтээ бүр өөрчлөгдсөн гэж хэлж чадахгүй шүү дээ. Миний тэр зан чанар байж л байгаа. Гэтээ арай өөрийгөө барьж, арай тайван болохоор шийдэж байгаа. Тийм. Тэгээ бодох ярихаас өмнө бодох хэрэгтэй. Тэгээ айгу тийм тогтуун байх хэрэгтэй байна гэдгийг айгуус ойлгодог шүү. Тэгэл нөгөө амьдралын өөрчлөлт шинжилт чинь нөгөө түрээсээ 2-3 сарын дараа хүний бодол ингээ өөрчлөгдөж болно гэдэг шиг тийм. Ямар гоё. За тэгвэл нь штэ энэ 50 болсон хүний өмнөх амьдрал ямар байсан бэ? Ямар баг наснаас гэх юм уу эсвэл өсвөр юм уу? Өсвөрлөө нь хоёул орж байна. За өсвөр үү? Би энэ зургийг наана гэсэн үгтэй. Би энэ зургийг сонгосон байхгүй юу? За энэ бол өстө өөрийгөө ч олоогүй, яхаач мэдэхгүй. Гэхдээ мангар эрэг. Тэгээ мангар өөртөө ихтэй. Яг 18 нас гэсэн шүү дээ. 19 юм байна. Хэлний бэлтгэлтэй 19 нас. Тэгээд би Чинхуад хэлний бэлтгэл зурдаг гэсэн. Энэ бас хятад юм уу? Хятад байхгүй. Тэгээд хэлний бэлтгэл сураад тэгээд энэ хэлний бэлтгэлдээ уул энэ их сургуультай тэнцсэн чинь ярилцлагынхаа өдөр хоногийн мэйлээ андуураад тэгээд ярилцлагандаа орч чадаагүй энэ их сургуульд орч чадаагүй байхгүй. Тэнцсэн мөртлөө тэгээд ер нь жоо хайхрамжгүй. Тэгээ тэнгэрэл бүх юм манай гэр бүл шиг байдаг, бүх юм жаргалтай байдаг гэсэн юм жоохон ийм хөөрөв байсан. Тэгээд өөрийгөө болохоор яг урлагийн юм хүн болно доо гэж бодож байгаа мөртлөө тэрнийхээ төлөө нэг юм хичээл зүтгэл гаргадаггүй ч юм уу те залхуу байсан гэж би өөрийгөө дүгнэж байна. Гэхдээ яг энэ үед бол би бол одоо ингэ бодохоор би нөгөө нэг энэ хүний хувь тавилан гэж байдаг штэ. Би яг энэ Цэнхад орох нөгөө нэг меншип буюу нөгөө нэг ярилцлагандаа хоцорцохгүй юу. Тэгээ ярилцлага нөгөө Gmail-ээ Apple Mail руу болгоод Apple Mail notification ирдэггүй. Тэгэнгүүтээ би яагаад ч юм яг тэр мэйл ирэхээс 3 хоногийн өмнө ямар өвчин хөдөлсөн. Ер нь Gmail-ээр яадаг нэг үедээ Apple Mail руу болгоцсон заяа. 19-тэй би. Тэгээд гэртээ сахаа ингээ гівтчихлаа. Тэгсэн чи ээж ер нь сургууль-мургуулаас чиний тэнцээ хариу ирж гинүү гээл тэгч. Ирээг бах оо гэл бан дотор ингээл байжсэн чинь Чинхуагаас
баяр хүргэе та тэнцлээ. Одоо ингээ ярилцлагын цаг чи би шалтгаан тэнцчихээ гээл оцсноо. Ингээл гэсэн. Тэнцчлээ гээл тэгсэн чи за тийм үү ярилцлагын хизээ гэжсэн чинь өнөөдөр гэж би Улаанбаатар. Тэгэл би шууд ниссэн. Ирсэн байсан юм тий. Ирсэн байсан. Чиний төлөө юу профессоруудыг цуглуулж чадахгүй. Тэгээ чиний хайнгаас болсон гээд тэгээд тэнцгээ болоод тэгээ Чинхаа чи ер нь бол одоо ер нь бол дэлхийн топ 1-т ордог сургууль ахгүй юу? Яг хятадтай. Тэгээ эхний 100-д болохоор 10-д ордог сургууль. Тэгээ би бүр тэр үед бүр миний амьдрал амар хэцүү санагдчихсан. Тэгэл тэгсэн чи ээж бүр амар уурлаа надад сар харцаагүй. Бүтэн 1 сар юу ч дугаараагүй надтай. Тэгээ би хятад очоод ярилцлаганаас хоцорсон. Тэгээ дээрэс нь тэнцээгүй байж байгаа. Тэгээ тэтгэлэгт орсон чинь тэтгэлэг тэнцээд. Тэгээ тэтгэлэг тэнцсэнийхаа дараа манай их сургууль болохоор хятадтай ихний 3-т ордог хгүй. Тэгээд тэр сургууль руугаа ороод тэгээ тэн дээр их нөхөртөө танилцсан. Манай доотлын тотлын курсын зал хгүй. Тэгээд тийм болохоор би ягаад ч юм те ийм анх Чинхаагийн ярилцлаганд хоцороход анхнаасаа би Батнаатай уулзах ёстой ч байсан юм шиг санагдсан. Би ер нь л ийм хөв тавилан мавлан зөрүү зам мам зурсан зам мам гэдэгт мангар итгэдэг юм байна. Тэгээ угаасаа яг энэ сургуульд ороогүй байсан бол бас энэ ихний учрал гэдэг чинь байхгүй. Тийм. Өөр бас эргэж авах хэрэгтэй байхгүй. Тийм. Их сургуульд нэг мэрэгчлэр цуг ажил сурч байсан юм. Үгүй манай хүн чинь санхүүч. Би болохоор олон улсын худалдаа. Тэгээд намайг 3 дахь курс тахад 1-р курс болж орж ирж байсан. Надаас 3 дүү залуу би. Энэ үедээ жүжигчин болохыг хүсдэг байсан гэсэн шүү дээ. Үедээ жүжигчин болохыг хүсдэг байсан. Одоо болохоор жүжигчин биш яг үндэ яг ингээ продюсер буюу туслах найруулагч тэгээ контент бүтээгчээр ингээ ажиллах хүсэж байгаа. Ер нь бол. Одоо тэгээ нэг сая хэлжсэн шиг ингээ өсвөр нас ч өөр амар их савлгаатай. Амар савлгаатай. Одоо нэг сайхан амьдрал гэдэг нэг Харвардын судалгааны ном байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр өсвөр насыг юу гэж дүрсэлсэн бэ гэх тэгэнгүүт олсон дээр алхаж буй мэт эзэгтэй үе. Яг үнэ. Гэж аахгүй. Тэр үед ингээ эцэгчүүд яагаад ингээ нэг ойлгохгүй чи юм сүртэй мөртэй ингээ жирөөсөө бити хүүхдүүдтэйгээ тэгж харцаарай. Гэхдээ бас миний хүү ойлгоод байна гэх тусам бас жоохон ингээ давраад гэл улам хийцгүүрэлээд юм шиг санагдсан. Яг балансын тааруулах бол нэг хатуу байгаа ярилцах үедээ ярилцаад тэгээд бити ингээ шалчганаа босоод юмаа хий гэдэг үедээ шахаад ах юм бол зөв санагдсан. Манай ээж бол яг тэгсэн байхгүй. Тэгэл яг өсвөр наснд нэг залхуураал эм ороод юугаа ойлгохгүй тэгэл өөрийгөө ойлгохгүй байгаа дэлхийн хамгийн том проблем гэж бодоол тий бүр ингээл өөрийгөө төв цэг гэж бодоол тэр чинь хүүхдэд болгонд байгаа. Тэгэхээр энийгээ зүгээр би айгу ухаантай давах хэрэгтэй гэд авчих юм бол айгу дайггүй санагдсан. Тэгээ тэр сэтгэл санаа чинь ч тогтсон болчих. Тэг сэтгэл зүй чинь ингээд бүх юмнуудыг ингээд альва зүйлсүүдийг шинээр хараад ингэж тэгж байгаа нөгөө эцэг эхчүүдээ өөрөөр харж эхэлдэг гэж түрүү хэлжсэн шүү дээ. Тэгэл ингээл гэтээ миний шилжлийн нас тийм амар хэцүү өнгөрөө заяа. Би ягаад ч ээж үгэнд ороод идэгсэн. Тэрнээс ингээл хаалгаас авч маваал тий ингээл бистөө хийж авах орд тэгж байгаагүй. Тэгээ ер нь жоохон ээж хоёр хатуу байсан. Манай аав бол нэлээд хатуу хүн. Тийм хатуу байсан. Айлын ганц мөртлөө нэлээд хатуу байсан. Тэгээ эрхлүүлэх үедээ эрхлүүлнэ хатуу байх үедээ яг ингээ шаардах юм шаарддаг гэсэн хэвгүй. Тэгээд тэгэнгүү тэр үед чинь нэг ойлгоно. Тэгээд би айгүйх нэг ээж байгаа гомдоохыг хүсдэггүй хүмүүсээс хүн гомдоочгаа нэг юм. Тэгээд ер нь бол ээжээсээ насаараа уучлахгүйсэн хүндээ би чинь. Тэгээд ер нь бол найзуудаасаа ч уучлахгүйдэг. Ер нь уучлалтгүйхийг ер нь харамгүй өгдөг хүндээ би чинь. Ер нь яг юу болоод уучлахгүйгээд ах вэ? Хөвчлэн ер нь ямар? Хөвчлэн тэгэл ээж гомдоохон тэгэл ээж намайг загнаал тэгэл ээж харцгаа болчих юм бол би уучлахгүй. Найзгаа гомдоочих юм бол уучлахгүй. Хэсэг хугацаа эм орж байгаад уучлахгүй. Тэгэл за чи тэр өнцгөр харсан юм байна. Би энэ өнцгөр харсан юм байна. Намайг миний энэ талаас уучлаарай. Буруу ойлгосон бол гэл. Энэ үедээ ер нь амьдралдаа юу хийх ёстой гэж ер нь бодож байсан бэ? Энэ нөгөө өөрийг нэг тодорхойлдог жүжигчин л болмоор гэж гэсэн. Ер нь бол өнөөдөр юу хоол идэх үү? Тэгээ жүжигчин болмоор байна. Тэрнээс энэ 19 таанукад амбиц юм уу хийх бүтээх юм ч юм уу тийм амар юм бол бодогдож байгаагүй. Тэгээ яг 1-р или 2-р курстээс Global Nomads гэх подкаст хийж эхэлснээс хойш би ямар нэг юм хийж ээжэд батлаад тэгээд тэр хүн намайг чи энэ хүн дээр авьяастай мэн гэж бодоод надад чи жүжигчин болж чадах юм байна гэх юм өөх юм байна шүү дээ. Тэгвэл ямар нэгэн юу ч хийгээгүй жиж нэг би юм болно гэл тэгдэхгүй залуучууд. Одоо 45 урлагийн сургалтын дээр тэгдэх байхгүй хувьслын зохион байгуулдаг. Юу болов жүжигчин болмоор яагаад гингүүд телевизээр гаргалахгүй шүү. Яг мөн чанар нь дүр бүтээх. Дүр болгон дээр амьдрах ч юм уу тийм шалтгаан хэлдэг. Дандаа ийм хийсвэр. Тэнгүүдээ жүжигчин болохын тулд яах вэ? Наад захын жүжигчин гоё байх хэрэгтэй шүү. Гоё байх хэрэгтэйгээ мэдгүй.
хэлбэр галбар биендээ амар анхаардаг хүн жүжигчин болдог. Яа тэгэхээр дэлгэцээр гоо сайхны мэдрэмж өгч байгаа болохоор тэр хүн чинь урлагийн хүн, дуучин ч гэсэн адилхан. Тэгэхээр наацхийн өөртөө арчаатай, цэвэрч, гой биетэй, цэвэр за царай муутай хөөрхөн бол хамаагүй. Ядаж өөртөө ингээд дэглэмээ барьцдаг тийм хүн, тийм байж жүжигчин болно гэхээс амар хийдэж угаал амар тарган байж би жүжигчин болно гэх юм бол бас сонио. Яа тэгэхээр эн чинь урлаг гэдэг чинь өөрөө гоо зүг юм шиг санагдаад идэхгүй. Чи юу гэж бодож байна? Би бас ер нь би хувьсэл продакшн 45 сургалтанд ер нь яг өсвөр наснд байхдаа явахыг амар хүсдэг байсан шүү дээ. Би бас яг жүжигчин болох мөрөөдөлт байсан байхгүй юу. Тэгэл ягаад ч юм стандараа нөгөө хувь тавилан гэдэг шиг ягаад ч юм тэгэл ер нь багтаал бас юм урлагийн чиглэл рүү л аягүй орох сонирхолтой. Гэхдээ яг одоо нөгөө хүний ингээ хийгээд байгаа үйл процесс болгоно нэг тийшээ ингээ чиглэж яадаг юм шиг те. Тэнгүүд одооний подкаст энэ төрлийн хүмүүдээ хийнгүүд угсаал бас ингээ ийшээ ирэх хэрэгтэй байсан юм шиг те. Хэрвээ би ингээ дараа өөр чиглэлээр ингээ явсан бол ийшээ зөндөөл ингээл явж исэн ч гэсэндээ ийшээ л яагаад ч юм ингээ ирсэн. Тэгэхээр нөгөө бидний нэг одоогийн байгаа цэг болгон ямар юмрууд өгчдөг. Ийшээ ирэх хэрэгтэй байсан юм шиг те. Одоо жишээ нь нөгөө нэг л өдөр тоглолтын дээр Монгол ээжтэйг чинь төмрөөгч одоо ингээд намайг ингээд нэг л өдөр дээр ажиллаж байгааг харангуйтаа таандарт voice дээр санал болгодог байхгүй юу? Одоо ингээд Анука арт чи ажиллал гэхээр нөгөө би залуучуудаа юу гэж хэлэх гээд байгаа юм ямар нэгэн ажил хийжүүл тэрхээ зүгээр сэтгэлээсээ хийч хин нэгэнд зориулж биш. Одоо хин нэгэнд зориулж нөгөө ширээ арчин тэр гэл арчих биш. Үнэхээр тэрийг цэвэрхэн болгохыг хүсээд л арчиж байгаа. Эсвэл зүгээр ингээ орхичих биш. Хүн ингээд тэгээ арцсан алчуураа сайхан угаагаад хатаагаад үйлдэл чи хин нэгэн анзаарч л байдаг хгүй юу. Тэгээ тэрэндээ цай уух гэж бол ямар гоё үнэргүй алчуураар арчаавэ энэ ширээг. Тэгэхгүй бол одоо ингээл хідэн ч бас үнэртэй алчуур ямар нэгэн ажил хийхдээ жоохон мэдрэмжтэй тэгээ сэтгэлээсээ ажиллаж дараагийн хүн чинь тэр дараагийн ажил чинь гэл нэгдэлээдэг. Дараагийн хаалга нэгдэл. Тэгэхээр яг нөгөө түрүүн хосын харилцаан дээр хэлжсэн жижигхэн гаргаж байгаа үйлдэл нь надад айгүй хайр хүргэдэг гэдэг хэлжсэн шиг бидний өдөр тутамдаа хийдэг жижиг үйлдэл болгон бидний амьдралын дараагийн шат үүдийг нээдэг. Тийм нээдэг. Тэгээд хин нэгэнд амар гоё харьцаа чинь дараагийн хүнд ингээл хажуунаас чи харж л байдаг. Гэхдээ зориулж гэдгийг амар ойлгох хэрэгтэй. Хин нэгэнд зориулж сайхан хандах, хин нэгэнд зориулж сайн хүн байх гэдэг чинь бүр өөрөөсөө гэдгээс шалт өөр асуулт. Одоо ийм хүмүүс нэг юм эрэг хүн дуртай, сайхан сэтгэлтэй хүн дуртай гингүүтэй өөрөө тийм бодоогүй ээжж би тийм хүн шүү дээ. Тэнгүүдээ шал худлаа санаа тавьдаг. Шал худлаа ингэж юу яадаг. Манай миний дүүч гэдэг юм уу те. Нүүрэндээ шал өөр бодолтой ээжж тийм хүмүүс бүр амар би саяхан тийм хүмүүсээс ерэн зайгаа барих хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тийм хүмүүст амар итгэчээд идэв байхгүй. Тэнгүүд тийм хүмүүс чинь яг үнд цаанаа бүр намайг амар муулаад наана бүр гэлэн тийм үн дургүй бол бас шүү дургуугаа илэрхийлсэн тэр. Тэгэхээр нөгөө нүүрэн дээр амар өөр юм шиг хэрнээ зүрхэндээ те тэр хүний бодож байгаа бодол амар идэг. Тэнгүүд тийм хүн бас бити байгаарай. Үнэхээр дургуй муухай санагдах юм бол муухай санагдаж байгаа хэлэлтэй тий. Үнэхээр чадахгүй би амжихгүй гэвэл амжихгүйгээ хэлтэй. Дургуй хахад дургуй юмд хүчгүй гэдэг чиг тэр чинь тэгэл дараа нь цаг хугацааны ихээр харагддаг юм бэл. Амар дүгнэлт байна. Хэрэгжүүлэх хэвээр дүгнэлт шүү нэрэ те. Хин нэгэнд зориулж биш өөртөө л зориулж юм хий. Гэхдээ өөртөө зориулж ихтэй чин сэтгэлээс. Тэ нөгөө хийж байгаа юмдаа сэтгэл гарах юм бол тэнцэн өөрөө ядч л урамшин те. Одоо нөгөө өсвөр наснд ингээ би зарим одоо дийлэнч гэдэг юм ингээ зарим хүмүүс чинь ингээл бие даамаар байна. Намаа ингээд том хүн шиг одоо ингээ төрүүлж ш 25 нас хүртэл ингээ хүүхд чиг ингээ сэтгэл зүйтэй байсан ингээ хэлсэн шиг. Ийм бие даамаар юм шиг ийм санагдчихсэн үеч гэдэг юм уу те. Ийм өсчээс үе би амар бие даамаар би яг ингээд хүмүүс намайг харахад бие даацсан мөртлөө би дагаагүй юм байхгүй юу. Яа тэгэхээр одоо ингээд гэр бүлийн бизнес хийж байна те. Кино продакшнтай. Тэнгүүтээ одоо өөрөө ингээд яагаад ч миний нэр яагаад ч ээж автаа бүр мөнхөд холбоотой байдаг. Тэгэхээр намайг яаж ч өөрөө сэтгэж өөрөө хөрөнгөө гаргаж өөрөө мөнгөө олж хийсэн юмыг Анука ээж аав юм чинь гэл хийцэн баг. Амар амархан хийцэн баг гэж ойлгодог. Тэгээ би тэр бодол дээр амар сэтгэлээр унахаач байсан. Тэгээд би өөрөө яг бие даасан хүн үгээр биш. Тэг бас дагаагүй нүг гэхээр биш. Гэтэ яг дунд нь бие даах гэж яваа л гэж хэлнэ. Тэгэхээр би бас нэг бие даах гэж хичээж байгаагүй. Би өөрийнхөө ямиг хийгээл тусламж дэмжлэг авах орол аваад. Тэгээ би ягаад ч ээжээс айгүйх тусламж дэмжлэг авдаг мөртлөө аавсаа ерөөсөө авдаггүй.
Анхны номон дээр хүртэл би Апо брэндтэй хамтарч сайн брэндтэй хамтарч ажиллаж иж эхний номныхоо хэвлэлийн мөнгийг гаргаж ирсэн байхгүй юу? Тийм хэвлэлийн мөнгө бол яг сайн брэндээс би яг бүтэн 1 жилд маркетинг хийж өгөөд тэгээд авчихсан. Тэгэхээр ер нь бол ингэ бодохоор би ингээд бие дагаагүй юм шиг. Би даацсан юм шиг. Тэнгүүдээ миний амьдарч байгаа байр, миний унж байгаа машин манай аав ээж авч өгсөн. Тэгэхээр би бие дагаагүй гацтай. Тэнгүүдээ би мэдээж хэрэглээний 30 хүрч байгаа хэрэглээний мөнгө авахгүй бүх юм өөрөө болгож байгаа мөртлөө яг том хөрөнгөн дээр өөрөө аваагүй учраас надад бие дагаагүй юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би өөрийгөө бие даасан гэж хэлж чадахгүй. Бас бүх юм дээр нэлцгнаал би аав ээжсээ мөнгө авдаггүй. Би аль хөхийг боддог. Тэгэхээр би нэг юм дунд нь олчиход байгаа. Гэтэ бие даана гэдгийг яг юу гэж ойлгож байна? Би миний бие даах заяа. Миний бие даах бол ингээд ээж авах тустай, хувьслаас тустай. Кино игээд тэрийгээ зараад тэр авсан мөнгөөрөө би өөрөө үйл хөдлөн хөрөнгө аваад ээж аавын төвч мөнгө ороагүй бол би бие даасан хүн. Орчоод байгаа болохоор бие даагүй. Тэгэхээр би одоо өөрөө бол бие даасан гэж хэлж чадахгүй. За тэгвэл сэтгэл зүйн хувьд бие даасан мөч гэвэл ээж болоод. Бүх юм ер нь ээж болоод тийм. Тэрнээс өмнө нь ер нь бол бүх юм амар ингийн амар гоё байсан. Тэгээ яг ээж болоод би чинь хүний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй юм байна. Ээж аав руу гоншгоноод орж болохгүй юм байна. Ер нь бол одоо ажил хийхгүй бол зүгээр сууж болохгүй юм байна гэдэг ийм бие даах чадвар арай илүү нэмэгдсэн. За тэгвэл энэ үе чинь болохоор бас хөөрхөн савлгаатай. Бүр нэлээд савлгаатай, амар дурламтай. Тэгээд амар өөрөө ингээл дурлаад, өөрөө үйлчлэх мөртлөө тэн дээр шаналал, тэрэндээ бичээл. Тэгсэн мэт нөгөө залуу намайг сайн гэдгийг мэдгүй. Тэгэл хараад гэл байж. Юу вэ? Мэддгүй байсан юм уу? Тий, зарим нь мэдгүй шүү дээ. Зарим мэдгүй, зарим мэднэ. Гэтэ миний нүүрний илэрхийл би ч айгу ийл хүн байхгүй юу? Би баран ингээ сайн үлэг хартсан. Тэгэл хараагүй. Тэгээ би ер нь бол миний нүд ер нь хотлоо ярьж чаддаг юм дөө. Тэгээд миний таалагдахгүй бол миний бүр шууд ингээл эхэлнэ. Таалагдвал шууд ингээл эхэлнэ. Тухтай үйл амар чөлөөтэй байна. Нэг хумаад бие байруул бүр тэр чигтэй байрна. Нөгөө түрүү ойл ярьжсэн нөгөө пүүл шиг гэдэг хэлжсэн тий. Ингээл сэтгэл зүйн бүр ингээл унж босоод. Тэгээ би одоо нэг ээж босон ч гэсэн нэг гигэлгийн энэ зан чанараа ингээд авч үлдмээр байгаа байхгүй юу? Яа тэгэхээр тэрийг би авч үлдээл яваад байгаа. Хүнд гомдсон ч гэсэн хүн намайг гомдоосон ч гэсэн би ягаад ч өөрийгөө алддаггүй төрлийн хүн. Зарим хүн чинь хүнээс болоод нэг өөрийгөө алдчихдаг штеп. Би болохоор яг үзэл бодлоо хамгаалаад хин нэг гомдоолоо гэд дараачийн хүнд би итгэхгүй байж болохгүй штеп. Би дараачийн хүнд ч гэсэн 100% итгэв. Тэгэхгүй бол би тэр хүнээс болоод тэр хүнд итгэхгүй болохоор би өөрийгөө алдчихж байгаа байхгүй. Тэр хүнээс болоод би өөр хүнд яаж болохгүй штеп. Би тэр хүнээс болоод өөрийнхөө амьдралыг харах өнцгөө өөрчилж болохгүй байхгүй. Илүү ухаан соног гэхээс муухагаар бол өөрчлөгддөг юм дөө. Тэгэхээр нөгөө суур хүмүүжил нөгөө номон дээр бас амар байсан те. Нөгөө би ингээд ийм олон зүйлсүүд боддог ч гэсэнтэй хүмүүжил минь намайг ингээд байна. Тийм ер нь ямар нэг юм болоход яг нэг юм жижигхэн олс шиг ингээд доороос ингээд татчихдаг юм уу. Үгүй чи муу юм хийх гэдэг нь болохгүй шүү. Муу юм хийх гэж оролдоно. Болохгүй юм хийх гэж оролдоно. Тэнгүүд яг эцсийн зэг дээр би за болохгүй юм байна гэд өөрийгөө татаж авдаг тийм нэг олсыг ээжл хийж өгсөн юм шиг байна. За тэгэхээр одоо ингээд хүний чинь үзэл бодол хоёлаа ингээд ярингууд чинь дандаа гэр бүлийн нөлөөлөл зөндөө байгаа байхгүй юу? Ингэж би боддог болсон ээжээс хамааралтай, аавын ингээл бүгдэн дээр нь хамааралтай. Тэгээд ингэт надад баслахаар ингээд хамгийн их одоо ихний зурган дээр ингээд харсан шиг гэр бүлсэг маш одоо ийм халуун дулаан гэдэг шиг имдэрч байгаа. За тэгээд ингэт чинь бага наснаас авсан тэр суур хүмүүжил, бага наснаас авсан тэр үйл явдлууд хүний одоо яагаад байгаатай, ямар үйлдэл хийж байгаатай бас маш том ингэ нөлөөтэй юм шиг. Зарим хүмүүс бага наснаас авсан одоо тэр мэдрэмжээр хөглөгдөж өсөн дэвжин. Зарим хүмүүс бага наснаас авсан тэр нөгөө хэцүү зүйлсээс болоод бас зарим үйлдэл хийхдээ айдтай болсон ч гэдэг юм уу те. Тэгэхээр би бас нөгөө бага насыг сонгож байгаа нь бас тийшээ холбоотой гэсэн үг. Хүн одоо ямар үйлдэл хийгээд байгаа мэдхийг хүсвэл өөрийнх нь түүх рүү ингээ орох хэрэгтэй юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгэх юм бол олон хүмүүс ч гэсэндээ бас нёгийг бодож хоёрыг тунгаана гэдэг шиг. За тэгвэл хоёлоо одоо бага насны үе рүү одоо надад энэ одоо байгаа энэ зураг болон бага насны зураг хоёрын энэ харц инээд те адилхан мас амар гоё санагдаж байгаа байхгүй. Харин тийм ээ. Миний бага нас одоо үеэр бүр яг адилхан мас энерги нь маш юм аз жаргалтай нэг юм цовоо байгаад байна те. За хоёлаа тэгвэл бага насаа нэг юм дүрслээд яриул. Бага нас болохоор юу яасан? Миний бага нас мэдгүй ягаад ч юм
нэг мэтгэд өнгөрөөд бага насаа нэг амар тод сандгүй гэх юм уу. Тэгээд ээж аав хоёр айгүй хорхиж явдаг байсан. Ажилтаа болохоор айгүй Тийм нөө шүү дээ. жүжиг гэд тэр үчиг кино байгаагүй. Тэгээд би нэг одоо бага наснасаа авсан нэг юм муухай мэдрэмжүүд эхлэх ярьчих заяа. Тэгээд сайхан юм яри. Тэгэнгүүт одоо нэг айгүй олон найнаатай байсан би. Тийм би амар олон найнаатай байсан. Найны гэхэр чи одоо яг Асрагч. танихгүй. Үгүй манай хамаатнийгч байдаг гэсэн. За. Манай өвгийн төлөлийн хамаатнийгч. Тэгээд тэгэнгүүт би ээжээ ингээд хизээ ирэх бол гэд хүлээдэг хөхтэйсэн заяа. Тэгээ өглөө 8 цагт хичээлд яваад орой ирэхээр байхгүй би тэгээ 8-г унтчихдаг. Намайг ээж бүр яг 8 цагт унтуулаа гэдэг. Тэгээ би нэг халуун суу уугаад унтдаг хөхтэйс байхгүй юу. Тэгээд тэгсэн чи ээж болохоор унцсан хойгоор жүжиг мүжийнхаа юутай ээж аваар хамт ирнэ. Тэнгүүд би ингээл унтахаас өмнө ээж намайг орж ирээд үнсэх болов гэж боддог гэсэн байхгүй. Тэнгүүд би тэрийг амар сайн сандаа. Би ээжээ л амар их санддаг хөхтэйсэн заяа. Тэгээд яг ингээд нэг том болоод ингээд ботсон чинь би хүүхдээ ингээ айгүйх ажил гэж орхиж явж болохгүй мэн гэ би нэг жил бүр яг гэртээ одоо ч би яг гэртээ байгаад тэнгээд номоо бичгээд байгаа байхгүй. Яг тэр би ээжийг айгүйх карьер хөөж явахт нь гэртээ амар санаж үлддэг байсан болохоор намайг бити миний хүү ээж хайцсан бол орой ирэх болов гэж бити бодоосаа гэж бодсондоо би ихний 3 жил бол ер нь бол хүүхдтэйгээ байна гэж бодож байгаа. Тэгтээ манай ээж тэгэж одоо амар их ажилтай карьертай явдаг байсан мөртлөө 7 хоногт нэгээс 2 удаа бүр яг надад чанартай цагийг зарцуулдаг байсан. Одоо жишээ нь орой бүр 2 цаг ч юм уу 70 ээжийн хажууд нэг 2 өрөө байранд гэсэн бид нар. Тэгэхэд ээж одоо 17 жинглэг инээд гээд хошин шогт ээж дөнгөж 20 итгэн настай байж хата намайг шүн ингээ босгодог байхгүй. Яасан гэж ээж нь цалингаараа хэвс авсан гэдэг. Тэгээ тэр хэвсэн дээр ингээ хэвтэж үзэж байгаа нэг core memories буюу гол нэг дурсамжууд дотор ингээд яг гол дурсамжуудаа ээж бүр яг чанартай үлдээж чадсан. Тэгтээ ихэнх хугацаанд байгаагүй мөртлөө яг чанартай үлдээж чадсан бүх гоё дурсамжууд ээжтэй холбоотой байдаг. Тэгэхээр би ядаж ингээ ажиллаа хийж байгаа мөртлөө яг ээжийг тэр гол хүүхдийн гоё бага насаа дурсахт нь дандаа би өөрөө баймаар байхгүй хүүхдүүдийнхаа. Тэгэхээр ер нь багтаа бол айгүйх ээжигээ байг өдөр болгон хамт байгаасаа гэж хүсдэг хүүхд байсан. Тэгээд том болоод ээжийн ажлыг айгуу сайн ойлгоод өөрөө ч бас урлагийн ажил хийгээд ээжийг бүр амар сайн ойлгосон. Одоо болохоор хүүхэд нас болохоор амар их найзуудтай. Тэг айгуу олон шилцэн би чи эрэл сургуульд байж байгаад Орос 3-т болоод Орос 3-аас American School болсахгүй. Айгуух олон найзуудтай. Тэгтээ би нэгээсээ эрэл тахтай амар их бүлийдүүлдэг гэсэн шүү. Нэгдүгээр ангид нэгээсээ 6 дугаар ангийн хооронд би бүр ингээ бүлийдүүлдэг бас нэг хальт санддаг хгүй. Айгүйх бүлийдүүлдэг. Тэгээ хүний өмнөөс үг хэлж чаддаггүй. Тэгээ яг Орос 3-т ороод би нэг хідэн сайн найзуудтай болоод хүн нэг 2 удаа бүлийдсэн байсан. Одоо би санахгүй байхгүй юу? Өөрөө юу? Тийм, тэнгууд ингээд жоохон 6 7 дугаар анги байсан юм чинь. Тэнгууд надлуу сайн нэг инстаграмаар охин чи намайг ингээд амар хэрүүлээгээд намайг нэг 2 найзтайгаа булантчихснаа санаж гинүү гэд. Тэгээ би 6 дугаар анги хөхт байс. Би санахгүй байхгүй юу? Тэгэхээр ер нь бүлийдэл гэж бэдэм бэлээ. Тэгээд тэр охин үзчихвэл үнэхээр уучлаарай. Би бас нэг 6 дугаар ангийн ийм хүүхдэлгаа тэрийгээ ч санахгүй. Тэгээ өөрөө 6 дугаар анги хүртэл амар бүлийдүүлдэг гэсэн заяа. Миний гутал мотлыг харанхуй өрөөнд читчихдэг заяа. Тэнгүүтээ намайг ингэж мингээл заяа. Тэгээд тэр үедээ би юу болоод байгаа ойлгохгүй. Жоо хүүхд юм чи. Тэгээ одоо шиг сошиал мошиал байхгүй болохоор энэний төлөө би ээж автаа хэлэх ёстой ч юм уу те. Тэгээ намайг нэг амар бүлэддэг охин байсан юм аа. Тэгээд тэр охин ч гэсэн одоо тэгэл том болол ойлгосон байл үү те. Тэгээд ер нь бол бити бүли дээрээ тэгээд би яасна. Би тэгээд өөрөө ерөөсөө санахгүй байхгүй. Тэгин чинь 6 дугаар ангийнхаа мэг ерөөс санахгүй байна. Тэгсэн чинь нэг охин надлаа чи намайг нэг найзтайгаа нийлж хагаад нэг хажуугаар өнгөрсөн чинь мухаарсан ч гэлээ тийм битсэнс би тэгээд уучлаарай гэж өнгөрсөн. Би тэд нөгөө багт болж исэн муухай зарим хэцүү санагдаадсэн дурсамжуудаа жоохон хав дараад мартчихдаг юм шиг. Тийм би бүр ингэж мартсан байсан. Тэгвэл хүн бүлээсээ би бүр өөртөө ингэж би тэгсэн бах та 6 дугаар ангитай гэж бодоод байхгүй. Яг уг хүн бол тийм хүн биш байхгүй. Тэнгүүд яг нэгээс 6 би өөрийнхөө бүлээдсэнийг санаад хүн бүлээснээ санахгүй байгаа. Тэгэхээр амар хасдаг. Тэг надад нэг л мессеж би тэг өөр хүн бүлээдэж байгааг баха. Би ер нь өөрөө амар аимха зөөлөө хөхт болохоор ер нь бол нэг тэр нэг 2 найзтайгаа нэг амар нэг юм саагдаг нэг шинжилгээ нэг шилжилтийн үе нэг юм өөрийгөө ч ойлгохгүй байдаг штэ. Тийм бэс юм шиг байгаа. Тэгэхээр нөө бага наснд яг нэг юм дандаа нэг хин нэгнээс эргэн тойрны найз нөхдөсөө ирдэг нөлөөлөл амар их. Тэгэнгүүтээ яг тэндээсээ авсан мэдрэмжээр өөрийн гэстэй байна гэснээр яг тэрүүгээр амар бусдад хандаж хэлж байгаа байхгүй тий. Тэгээ Орос 3 тахтаа би чинь бас
Тийм сайн сурдаг. Би монгол хэл уран зохиол орос хэлэндээ сайн байсан. Дандаа сайн гардаг. Бусдын дээр нь айгүй муу. Хим, физик, тоон дээр айгүй муу хөтсөн. Ер нь би тоонд амар муу хөтсөн. Тэгэл одоо нөгөө нэг ингээл их сургуульд айгүй сайн их сургуульд орж чадсан. Тэгээд төгссөн. Тэнгүүд ингээл 10 жилийн хүүхдүүд намайг тэгээд амар муу сурдаг. Том одоо муу байсан юм байж. Хизээ нэг юм болцсон гэж ярьдаг. Тэгээд би одоо зүгээр хүүхдүүд ярихад хэнийг ч одоогийн цаг хугацаар битгий дүн. Жилийн дараа ч тэр хүн амар мундаг болж болно. 2 жилийн дараа тэр амар мундаг байснаа яарч болно. Бүх юм төр зурах. Зүгээр байгаа амжилтаа байгаа дээрээ гоё тэрийг хадгалаа л яв. Тэрнээс биш би амар мундаг болчлоо гээл амар аархаад ахгүй. Би амар муу ангид өөрийгөө шүмжлээд ахгүй. Чи маргаач гэсэн сайн болж болно шүү дээ. Одоо хүүхдүүдэд аягүй хэм дээрлэхүүлээ ч юм уу иймэрхэн болж исэн гэдэг чинь шүү дээ. Тэгээ ингээд аав ээж нь болохоор ингээд ажилдаа ингээд завгүй гэдэг тэгэнгүүт тухайн бүгд би хэлсэн шүү дээ. Хэлхий мэдэхгүй байсан байхгүй юу. Тэгээ би бүр төвчээ болоо 6 дахь ангидаа ирэл тахад би ээжд хэлжсэн би бүр хальт санаад байгаа. Тэгсэн чи аав ирээд уулзчихсан байхгүй юу. Тэгвэл би Орос 3-т болохоор нэг дээр үед штэ эн чин дээр үе одоо энийг цэвэлтэй Орос 3 тэгдэг одоо шал өөр болсон бах. Тэр чи одоо бараг 15 6 жил юм штэ. Амир юу намайг манай багш нэг амир дэрлэгдэх байсан. Тэгээд намайг би бүр тэсгээн байгаад аавтаа хэлээд аав эрхлэгчтэй уулзаад тэгсэн чинь тэр багш зүгээр л миний ийм хувь хүн дургу тэнгуүтээ хичээл дээрээ бүлээдэд гэсэн байхгүй юу. Тэгээд би өөрөө тэрийг ойлгохгүй 6 дахь ангийн хөвгт. Тэгээд тэгэнгүүт аав уулзаал тэгэл зүгээр болсон. Тэр багш надад зүгээр харцдаг болсон. Тэгэхээр нөгөө нэг эцэг эхчүүд хүүхдтэй яг яаж ийн гэдгээ тэр хүмүүс ч хүүхд өөрийгөө олоог байгаа те өөрөө яагаачгүй байхад бүлэдүүлж гинүү хүн бүлэдэж гинүү гэдгийг амар сайн анхаарах хэрэгтэй. Бүлэдэж байгаа хүүхэд муу хүүхэд биш. Бүлэдүүлж байгаа хүүхэд сул дорой хүүхэд биш байхгүй юу? Тэр чинь тэгэл ямар нэгэн байдлаас болоод юу ачичаа. Тэгэхээр энийг дээрлэхүүлэхгүй байх гэдэг дээр эцэг их нь анхаарах хэрэгтэй. Сургууль анхаарах хэрэгтэй. Хүүхэд өөрөө мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. За тийм. Тэгээ ер нь бол одоо би энэ үгийг хэлэхгүй. Би асуудалтай бол манай ээж аа буруутай. Миний хүүхэд асуудалтай бол би буруутай гэж боддог. Тийм. Чи ямар нэгэн асуудалтай бол танай ээж аавал тэрий чинь. Йоо би ярдаачлаа. Тий. Тэрээс чиний буруу биш. Яа тэгэхээр өсгсөн хүмүүс нь тэр юм чинь. Миний хүүхэд асуудалтай бол би өөрөө асуудалтай болчих жоох. Тэгэхээр нөгөө эцэг их нэг хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж юм. Ер нь бол тэгэл юм яг л тэгж л. Багтаа нөгөө нэг аав ээж байгаа амар их санаал ингээл байжсэн гэдэг чинь шүү дээ. Ямар нэгэн байдлаар ер нь ингээд аав ээжтэй тухайн үедээ гомдчихсэн ч юм уу. Тэр үедээ яг би тэр үедээ санаад маа гэдэг ээжтэй шууд хэлчихдэг гэсэн юм. Нуудгүй мэдрэмжээ. Бүлэд туснал хэлдэггүй ээж байгаа нэг тэгсэрч хэлжсэн. Амар юм. Тэрнийхээ мэдгүй байгаад байсан юм шүү дээ. Мэдгүй яагаад байгаа мэдгүй л байсан юм. Тэгээд хэлж мэдхгүй. Одоо бол нөгөө сошиал хөгжсөн хүмүүс намайг ингээд дээ би хэлэх хэвээр миний эрх гээд мэддэг болсон байгаа шүү дээ. Миний 6 дугаар интернет ч байхгүй. Би одоо 8 9 дугаар ангидаа л анх Yahoo Messenger харж байсан. Тэгэхээр чин би нөгөө нэг номноос л уншин эсвэл багш заана. Тэгээ тийм үед чи яагаад байгаа мэдгүй шүү дээ. Тэгээд яг хамгийн сүүлд хэлжсэн юм биш үү? Тийм. Тэгээ сүүлд нь хэлээл тэгэл аав очиж уулзчихсан. Тэгэл тэрийг санд. За одоо хоёлаа ингээд бараан үеэ ингээд ярьжсэн болвол гоё дурсан юм. Гоё дурсан ч байгаа. Би ч өөрөө эмээгүй хүүхэд. Тэгээ ер нь бол дандаа миний хүссэн юмыг аав ээж хоёр авч өгдөг, биелүүлдэг. Харин би хэлсэн шүү дээ амар тийм зөөлөн өссөн гэд. Одоо нөгөө амьдрал амар хатуу байдаг гэдэг шиг амьдрал надад бол одоо хүртэл зөөлөн л байгаа. Тийм зөөлөн байлгахыг манай ээж хоёр хийсэн. Тэгээ нөгөө намайг орхиод ажилдаг байсных нь ачаар би одоо ийм гоё амьдарч байгаа байхгүй юу? Тэрнээс ч тэр үед надтай хамт байгаа л байсан бол ажиллаа ихгүй байгаад байсан бол би одоогийн Ханука би болохгүй. Одоогийн би миний хангалуун гоё ийм тааваараа тухтай байгаа юмыг би болохгүй учраас би тэрийг ойлгоцсон. Тийм болохоор манай нөхөр гэсэхгүй би нөгөө сая төрөөл нэг чи надтай хамт байлдаа гингүүд. Чи аавыг анзаарсан уу гэлдэг тэгэхгүй манай нөхөр. Гэж бүтэн 1 жилд 14 хоног амраа та нартай гадаад явхад та нар 1 сар гадаад явдаг. Тэгэхэд аав 10-аас 14 хоног л очдог. 1 жилдээ ганцгуудаа. Тэгээ чи ийм гоё амьдарч байна. Аав шиг чинь байхын тулд хайранд байнга чамтай байж чадахгүй. Би 7-оос 10 хоног л жилдээ нэг амрыг тэг гоё амьдруулганд бол хайр нь өдрөөлгө ажилтай байх хэрэгтэй гэсэн. Тэгээд тэрнээс хойш чи байхгүй хизээ ирэх юм гэдгээ би бол болсон.
Тэгэл би за гэл одоо л ажлын айгуу сайхан хийлгэж байгаа тийм яраа гэдэг шиг. Тийм манай хүн чинь айгуу тийм зөөрөлж тэгдэг байхгүй юу гэж ингэ жоохон хөт тайлбарлаж байгаа юм шиг надад айгуу хэлнэ. Тэгээд тэрийг нөгөө ойлгомжтой байхаар Тийм хэлдэг. хүн итгэж байгаа байхгүй юу? Тийм угаасаа манай аав чинь бүр ингээл ээж битээр зугаалаа явж хаад яг 14 хоног л амардаг юм байхгүй. Тэгээ хизээч ядарлаа гэдгүү. Би ингээл өмнө нь сингл ахтай ингээл залуучуудаа дээдэнд явна штэ. Тэнгүүд яа би өнөөдөр ядраад гээл тэх юм бол би шууд дараа нь дахиж тэрүүнтэй уулздаг. Ягаад ч юм ядраад гэдэг үг нүуник аав надад хизээч хэлж байгааг болохоор ажлынхаа одоо ачааллыг даадгүй хэрэгтэй үнтэй би ч одоо яаж байх втэ гэж бодвол. Тэг манай нөхөр бас ядраад гэдэг. Вау. Тэг би ч өөрөө нэг ядралаа гэдэг. Би сууц юм биш үү? Бас аавас өөр. Тэгтээ ер нь төстэй. Тэгтээ ер нь бол би ч бас өөрөө тийм ядралаа гэл нэг өөрийнхөө төлөө ажиллаж иж ядралаа тэглээ гэл комплейнтэд байгаа хүмүүс шалтгаан хэлээд байгаа хүмүүс маш сул дороос сагддаг. Тэгэл чиний л проблем. Ажил бол ажил, чиний хувийн амьдрал. Жирэмсэн багтаа бол тэрийг өстой ийм болгосон. Яг жирэмсний сэтгэл зүй бол бүр яг тэрийг ингээд хувийн амьдрал, ажил хоёулаа бүр ингээд ялцааж өгсөн. Би бол яг жирэмсэн багт өөрийнхөө сэтгэл зүйг бүр яагаад байгааг ойлгоогүй. Ямар сони юм бэ? Яагаад би ерөөсөө гайхаад байгаа ёо. Жирэмсэн болсон ээж нар маань л мэдэх байх та. Би өстой амар гоё ингээд цензуртэй байдгаас ч бүр. Ингээд тэгээд төсний дараа ч нэгжэл ингээд бүр шал өөргөн болдог. Тэгээ ихний жирэмслэл дээр л тэгдэг гэж хэлээ л дээ. Хоёр дахь дээрээ нөгөө нэг сэтгүүхөө ойлгочихж байгаа болохоор яахаа мэдчихэж байгаа гэсэн. Энд чинь анхны яг штий. Тэгэхээр тэгдэг гэсэн. Би ч одоо хоёр дахь жирэмсэн болж үзег болохоор мэдгүй л байна. Гэхдээ юу ч гэсэн хүн амар тийм сэтгэл зүг амар сайн бэлдэхгүй бол яг би бол жирэмсэн байхдаа жирэмсний дараа бол би бүр миний эргэн тойронд хүмүүс намдаас цалхсан байх бас намайг уучлаарай гэж хэлээ. Үнээр хэцүүс. Сүүлд ингээд бодоод харж би бүр амар кринж амар ингээд сонь үйл хийцэн байхгүй юу. Тэгээ бодоол би бас тэг дотны 2-3 үнээсээ одоо ингээд зай барьсан миний жирэмсний тэр нэг сэтгэл зүг нөгөө хүлээж авч аваад чадаагүй ойлгоогүй ингээд харилцаа тасалсан. Тэгээ тэр хүмүүсээс дүнхээр уучлахгүй яа л гэж хэлсэн. Харин жирэмсэн болох одоо эхчүүд ч гэсэндээ сэтгэл зүгээ тийм болно доо ч гэдэг юм уу бэлдэх хэрэгтэй байдаг юм. Бас тэр үед амар ойлгосон хүмүүсээ одоо амар харилт юм лээ. Хэцүү үед те. Тийм яг ингээд өөрийгөө ойлгохгүй үед манай нөхөр бол бүр амар сайн ойлгосон. Манай хид хидэн найзууд бүр ингээл юу ч хэлэхгүй санааш гаргаж ирсэн чимээгүй ирж хажуу сууж юм яриа л юу ч болоогүй юм шиг өөр юм ярьж байгаа л буцаж очивол эсвэл жирэмсний тим юм явуулаад чи 50 байгаарай гэл нэг жижиг үйлдэлүүд гаргаал тэгээ чимээгүй л байдаг байсан. Тим найзууд бол үнэхээр бас баярлалаа л гэж хэлээ. Тэгэхээр чи нөгөө тэр зүйлийн талаар мэдлэгтэй болчоор чинь хүн яг яаж хандах уу яах вэ гэдгийг мэдчихдэг. Ер нь бол манай ихэнх хүүхдтэй найзууд аягуулсан ойлгосон. Хүүхдгүй нүд нь ойлгохгүй. Харин тийм би тэр нөгөө пост юу лээ тэр чи өөрчлөө мэдгүй байгаа байхгүй те жирэмсэлж ингээд их хүн болж үзээг учраас би ингээд одоо тэр дөнгөж төрсэн хүмүүсийг би заавал тэрийг ойлгох гэдэг шаардлагагүй заяа. Одоогийнх шиг амар гоё их сэргэлэн байв. Угаасаа л жирэмсэн болоод хүүхдээ хараад 2 цаг боттон босоод ядрах юм чинь одоо заавал тэрийг ойлгохгүй л тэгэл яг ойлгосон үедээ тэр найзаас уучлалт гочих. Тэгэл болов. Тэрээс ойлгоогүй үедээ би чамайг амар ойлгох гэдэг бас худлаа шүү дээ. Тийм. Тэрний орн яг ойлгочоол үнхээр тийм байсан маань тэр үед намайг уучлаарай гэх юм бол хүн ойлгох шүү дээ. Харин би одоо ингээд жирэмсэн болсон найзуудгаа ч юм уу дөнгөж төрсөн ингээд хүмүүст би юу ч хэлэх хэвтэй бол гээд тэрийг мэдгүй гацаа заяа. Жишээ нь одоо юу сэтгэл төрчихгүй гэж. Миний амьдрал хин нэг ингээд жоохон бахад лавын талын эмээ өөр нас орж ирснээс хүн нас орж үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээ манай эйжент талын эмээ өөр ч амар урт настай. Тэнгүүд би нэг найзынхаа имийг нас ороход нөгөө хүн ингээд нас орж үзээгүй ойр дотны хүн нас орж үзээгүй хүн чинь тийм үед нь зүгээр зай өгөх ёстой мэн ч юм уу гээд орхичт юм байлээ. Би тэр чинь 5-6 жилийн өмнө байхгүй юу? Манай хамгийн сайн найзын имээ нас ороод тэгэхэд надад амар гомцсон байхгүй юу? Би байнгын залгаал хамт байх ёстой байсныг нь би нөгөө яах арга ойлгохгүй чимээг ингээд таграад за тайвширхыг хүлээгээ ботцсон. Тэр чинь айгу буруу мөлий. Тэгээд надад сүлж хэлсэхгүй би чамайг ингээд имээг нас ороход миний хажууд байна гэж ботсон байгаагүй гэд. Тэгээд би дараа нь ингээд ийм үедэр нөгөө яахаа мэддгүй мэн яг тэрнтэй адилхан жирэмсэн байхад жирэмсэн болох хүн яаж мэдвэхтэй угаасаа. Тэгэхээр бас тэр найзуудтай бурууг юусоо өгч чадахгүй мэдрээгүй юм яаж мэдрэх. Харин тиймээ санаа ямар гэж бодоол яах юм биш. Би бүр харин бас манай нэг найзын ингээ эмээ нэг өнгөрдөг байхгүй юу. Тэгээд яг ингээ ганцаараа айгүй хэцүү байдалтай ингээ үлж байгаа штэ. Зэнгүүт нь би ингээд яг яаж ингээ ойлгуулж хэлэхээ мэдэхгүй. За одоо ингээ танаад ингээ чөлөөтээр ингээ чамтай хамт ээж болох нь дээ гэ бэлдсэн байхгүй юу. Яа би тэрийгээ ч өөр мэдээгүй заа юу. Юу хийж би мэдээгүй. Миний ингээд хэлсэн санаа нь ингээд чамд ингээ хань болох ингээ хэрэгтэй байна гэдэг юм сэтгэлээр би ингээ хэлж байгаа байхгүй тий ингээд
хамт ингээд байх хэрэгтэй юм байна гэдэг үднээс би дотроо тэгж бодоод илэрхийлэхдээ яаж хэлэхээ мэдгүй тэгэлч манай займ гомцомс надаа. Тэг нь угаасаа Амар бүр би бүр аим шоконд орсон шүү дээ. Яана өстой яг миний ингээд өстой нэрээ бодож байснаас шал өөрөөр ингээд бодсон. Тэр хүн гомцсон байхад тэгэхээр хүн нөгөө чиний ботсон шиг бодохгүй хүн болгон боддгоо. Тэгэхээр тэрийг би нэг л би ингэж бодож чинь чиний бодол хэрвээ тэр хоёр нийлж гинүү гэж ярилцахгүй бол хүмүүс ингээд дотроо чиний бодсноо шал өөр юм бодгоодаа тэрэндээ итгээд ингээд явцдаг. Тэнийг амар сайн тайлбарлаж тэр чинь нөгөө ярилцах юм байл шүү дээ. За хоёлаач өстой нэрээ юм байлаа. Харин тийм. Айгүй их нөгөө сурах тэр надад түрүү юу их айгүй хэрэгцээтэй санагдлаа. Одоо маш олон өсвөр насны хүүхдүүд аав ээжтэй ингээд битгэрж байгаа ч зөндөө ингээд хүүхдүүд байгаа байхгүй тий. Тэр хүүхдүүдэд айгүй хэрэгтэй ойлголттой байлаа гэж би бодож байна. Надаа ч айгүй хэрэгтэй байлаа. Яагаад гэвэл би ч гэсэн ингээд одоо ээж ингээд завгүй байлаа гэж би гомддог байсан байхад би ээжийг дандаа их буруутгадаг байсан. Би хайрыг л хүсэжсэн гэд ингээд бодсон чинь нэрнгэсээ яг аав нь те өнөөдөр тэд нэр ингээд хөдөлмөрлөж ингэж яваг байсан бол одооны миний энэ хувцас мох байхгүй шүү дээ. Наа чин би анх удаа ингэж сонсож байна. Амар ойлголттой надад бүр. Одоогийн гоё амьдарч байгаа чи манай аав ээж нь л ач. Тэгэхэр чи ингээд unlock юм шиг те. Тийм тэгэхээр чин ерөөсө гомдох ирэх байхгүй. Ямар ингэж за шоудад сингээ ингээд жаргалаа өгөө явцсан бол за тэр хүнийг бол буруутгах болно. Цэвэр амьдралынхаа төлөө хөдөлмөрлж байгаа ээж аваагаа ерөөсө буруутгах ямар шаардлага баг. Чиний сургалтын төлбөрийг төлж л байгаа л. Чиний хоолын мөнгийг өгч л байгаа л. Чи бүр ээж авийнхаа урдаас аач гэж хэрүүлэх ирэх байхгүй. Ямар ухаантай юм бэ яа. Тэгээрээ. Надад амар гоё. Би бүр амар их ухаарлыг авж байна. Биний ингээд шар ус басаа болно 2 3 зөндөө бослоо. Гоё шүү. Надад их гоё. Дэрэгт хүндээ ингээ ухаарлыг хайрлна гэдэг чинь миний дараагийн сэтгэхэд надад амар юм том болчихж байгаа байхгүй. Яг тэгэхээр би энэ ойлголтыг хэрвээ яг өмнө ингээ ойлгоцсон байж янз бүр ээж болно л доо. Гэхдээ өнөөдөр надад ингээ өөрийн түүхээс хэлэхээр шууд зөвлөгөө биш. Яг өөрийн түүхээсээ ойлгоцсон анги хэлэхэр чинь хүнд ингээ шууд зөвлөгөө биш. Өөр хүний ингээ ухаарлаар би 10 болох байсан газрыг 5 болгож байгаа. Тэгж байгаа учраас надад өөр ингээд маш хүнцэнтэй хамгийн том өнөөдрийн бэлэг байлаа. Саяын ойлголтыг бүгдээрээ заяа. За одоо хамгийн сүүлд нь за одоо ингээд амьдралаас ер нь ойлгож авсан хамгийн том ухаарал зөвлөмж гэх юм уу юу гэдгийг те. Тийм зүйл гэвэл амьдралаас ойлгож авсан хамгийн том ухаарал юу байсан бэ? Ямар үйл явдлаас ойлгож авсан талаар. За миний амьдралд заяа яг ингээд ухаарал гэх юм бол яг би одоо яг бодож байгаа 3 юм л ч хөө. Нэгт нөхөрлөлтөөр айгуу сайн ухаарал авсан. Би түрүүн ярьж ирсэн шиг нөгөө нэг хэд өөрөмсөг хүн хитрхийх өөрийнхөө мэдрэмжийг тэр хүн тулахаар тэр хүн ядардаг. Тэгэнгүүтээ чи тэр хүнд үнэхээр хайртай байлаа гэж чиний тэр хайрыг хүлээж авах шаардлагагүй байхгүй юу? Хүлээж авмаар байгаа хүмүүс нь л авна. Чиний хайрыг хүлээж аваагүй хүнгээд тэр хүн муу хүн биш. Зүгээр чиний хайрыг хүлээж авахаасаа ядарсан байж болно. Чи хитрхийх юм муухагаар биш юм. Ядрал чи нэг ядардаг штэ. Too much юм сонсоод өдөржингөө байгаад ядардаг штэ. Маш их юм сонсоод. Тэгэхээр яг тэгэж ядралт болж байгаа юу, болохгүй байгаа юу гэдгээ нөхөрлөлийнхөө тийм ханыг тавьж гоё найзлал гоё юм шиг үлээ. Зарим хүмүүс айгүй их юм өөр юмсэг найзалдаг те. Би чамайг өөрийнхөө нэг гэж бодож байхад чи намайг инглээ гэл те. Би яг тийм хүн байхгүй юу? Тэнгүүд одоо яг ингэ бодонгууд миний ухаарал гэх юм бол амар гоё хамт байх үед үнэхээр гоё байгаад тэр хүнд үнэхээр хань болоод тэрнийхээ дараа юу яах вэ бэлээ. Яг ингээд харьцахгүй үед харьцахгүй, цаг өгөх үедээ цаг өгөөд харьцах бүх харилцаан дээр. Хайр дурлал дээр хүртэл цаг өгөх хэрэгтэй. Заавал чамайг ойлгож чиний хайрыг ягаал өдөр болгон чамд хайртай шүү гэдэг шаардлагагүй. Зүгээр л чиний төлөө өдөр болгон хэцүү байсан ч гэсэн ойлгоод хажууд чинь байдаг сонголтыг хийдэг л хүн баг хэрэгтэй. Тэрнээс шингэл би амар хайрлаж ах чи намайг ингээд гэд би тэгрээд гисэн байхгүй. Одоо тэрийг аявуух болж байгаа. Яг хэцүү үед нь хамт байгаа, жаргалтай үед нь хамт байгаад ганцаараа баймаар үед нь ганцаар ингийн тавьж сураад байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм. Тэр ухаарал. Тэгээ энэ дээр яг яагаад гэсэн болохоор намайг тэгсэн байхгүй одоо ингээд манай нэг амар сайн найзаж аваад болсон юм. Чи амар токсик санагдаж байна Нука. Чи би чамаас амар ядарж гин гэсэн байхгүй. Тэгээ миний амьдралд амар чухал хүн байсан болохоор тэр хүнэд амар туссан заяа. Тэгээд би тэрийг эхлээд өстө миний хайрыг ойлгохгүй гэж ойлгосон. Дараа нь ухаж бодонгуудаа миний өнцгөөс миний буруу зүйл нь хитрхийх тэр хүнд ачаалт өгсөн юм байна гэж ойлгосон байхгүй.
Тэгээд өөр хид хид хүмүүс тэр тэгсэн. Тэгээд нөө өөрийгөө амар өөрөмсөг тэр хүнийг нэг тавиад хайрлаад байгаагаа хайр гэж бодож байгаа бол тэрийг айгуугаа зай тавьж тэр хайраа заримдаа татаад, заримдаа өгөөд, заримдаа татхыг хайр юм бэл. Тэр бол амар том ухаал байсан. Хоёрт бол ээж асууж хойш ээжигээ амар хайрал. Би энэ одоо энэ залуучууд зүгээр л залууч гэж би ч өөрөө ч залуух хүн шүү дээ. Хүмүүс ингээл залуучуудаа гэхээр хөгшөөн шиг санагдаад их чинь мэгс гэж аав шиг. Гэтэ зүгээр ээж аавынхаа урдаас л битгий цорцоор хий нэрээ. Ээж аав ямар ч байсан чамайг төрүүлсэн ээж аав чинь тэгээд ер нь бол ээжээгаа аавыгаа амар сайн хайрлаж ээж дараа нь амьдралд гой гой боломжууд нэгдэх. Тэгэхгүй бол ээжээгаа хайрлахгүй байж ээж нэрэж ихнээс нөгөө инстаграмаар явдаг шиг айлын охин хайрлаа явахтай гэдэг шиг. Үнэхээр ээжээгаа л хайрл, аавыгаа л хайрл. Тэгээд эргэн тойрон гэр бүлээ яг нөгөө чухлын дараа л та заавал гэр бүлээ нэгт тавьж байгаарай л гэж хэлмээр байна. Би чинь бас нэг хэсэг ингээл ажиллаа нэгт тавиал гэр бүлээ таахгүй тэгэл энэ нэг сонь залуу малууд дурлж гараа тэр нь л амьдрал юм шиг амар дурлнаа. Тэнгүүдээ хажуудаа ингээл ээж аваа гонглож байгааг мэдгүй өнгөрөөсөн тохиол зөндөө байна. Одоо л ерөөс тийм байхгүй. Хамгийн түрүүнд би мөнгөтэй болвол ээжийг яаж баярлуулах уу, аавыг яаж болох уу, яаж quality time хийх үү, яаж батнаг баярлуулах уу дээрээ л анхаарч байгаа. Өмнө нь бол би дандаа нэг крашлал хавчгууд юу бүтэн амьдрал нь тэр залуу дээр баг тэр залууг амьдрч чадахгүй нэ. Тэгээл ингэж мингээл тэнгууд хажууд болж байгаа дотны сайн найз майзгаа өвдөж байгааг ойлгохгүй зөвхөн тэр залуугийнхаа имийг яриад тийм нэг амиа зам байсан. Тэгээд одоо л тийм ха болсон. Ээж болохоос өмнөхөө нука тийм байж байгаа. Тэ гуравт нь гэх юм бол ер нь бол мэдрэмжээ бити нууж байгаарай. Хайртай бол хайртайгаа хэлээд уучлаарай л үнэхээр уучлалтыг үнэхээр зүгээр гуйд сураарай л гэж хэлмээр байна. Тэгээд сэтгэл хөнгөө амьдраарай л гэж хэлье. Басан Ямар гоё юм бэ. Би сая хамгийн сүүлийн асуултсан чинь сайн нөгөө эцэгтэй холбоотой маш их одоо олон зүйлсүүдийг ингээл ойлгож авч юм л та. Тэнгүүд яг за энэ бүр сүүлийн асуулт заяа. Аав ээжийн эцэгхийн ачийг хариулна гэж бид нэр одоо маш олон жилдээ сонсдог штеп. Тэгвэл чиний хувьд өөртөө миний хувьд зүгээр ээж би бол нэг олон юм хийхгүй. Би бүр амар том тэр бомтон баян болоод онгоц монгоц тэр тийм хэрэггүй. Зүгээр л би ээжийн хувьд ив ирүүл ахад л тэр ачийг хариулж байгаа. Тэгэл болох. Тэг би ч амар хэм бодоол. Өстө нэрээ ээжийг одоо би тань театр барьж өгнө. Би танд ийм юм авч өгнө гэнгүүт ээжгүй ээж зүгээр л ирүүлвэ гэлээ төгсөхгүй өмнө нь. Тэгэнгүүт одоо л яг жигтээсээ би ингээл өөжөөг ханиад түрэхэр бүр салгалаа заяа яач ба гэл чат GPT-гээс асуугаал заяа. Тэгэл бүүвэ мэдээс байн залгаал та ирээд үзээд өгөөч гэл үзэгөө зүгээрээ штэ. Жохон нусна гарсан байна гэл заяа. Би тэгэж яаж байгаа тэр хүн 28 жил намайг яаж ирүүл байх тэр сэтгэлэн зовсон байж таарах уу. Тэгэхээр ер нь бол зүгээр л ирүүл саруул бай. Ирүүлээд гэдэг чи өөртөө хайртай гэсэн үг. Өөртөө хайртайх юм бол ээжийнхаа ячиг хариулж байгаа л гэсэн үг. Ваа, ямар гоё. За маш их баярлаа. Гэтэ энэ дээр нэг амар хүмүүс би зүгээр бодсноо хэлсэн шүү. Амар гэсэн чи амар тэгэрэг мингэрээ гэсэн. Өөрөө амар санаа зовчлаа. Үгүй чинь нөгөө өөрийнх нь л ойлголт ухаалыг хэлж өөрлөгөө л өнгөж байгаа юм шиг. Хүмүүс бол тэгэл олон анзаарл ингээл ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь хэдүүлээ ингээд 3 үеийн ингээд түүхэн зурган дээр нь хоёлаа ингээд ярьж штэ. Тэгээд тэгэнгүүт чинь энэ хүмүүс ч гэсэн хоёулантай ингээд хамт Анука гэж хүнийг, Анудар гэж хүнийг ингээд түүхээр нь аялж байгаа учраас арай нэг юм нөгөө уужуу уханаар ойлгох хэрэгтэй гэж шиг. Тих ойлгох хоёлаасаа үндсийн тавьж өглөө. Тэгээд надад маш их одоо ойлголтыг зарим талаараа зарим одоо тийнейж хүүхдүүд ч гэсэндээ шарахыг нь дарах тэр ойлголтыг сая өөрийнх нь ухаарлаар өгж байгаа маш гоё үнцэнтэй бэлэг юм гэж би бол харж байна. Тэгээд чиний хувьд яг юм 3 үеийн зурган дээр одоо харж ярилцах богинохон ч гэсэндээ ер нь харж ярилцахад ямар санагдсан бэ? Надад амар гоё л байлаа. Тэгээд би өөрийгөө амар баян гэж боддог байхгүй. Тэгээд ер нь ингээд харсан чинь би бүр амар үнэхээр баян хүн байна гэж бодлогдлоо. Тэгэл нөгөө нэг ээж аваа хоёр ч гэсэн намайг юм баян байлгахад тусланд баярлаа. Тэгээд туслан гэж одоо ингэж өсгсөнд баярлаа. Тэгээ би ер нь л ээж аваа ард бат зогсож байгаа болохоор хүмүүсийн өмнө амар ихтгэлтэй ярьж байгаа. Тэнгүүдээ ийм дүүрэн байгаа. Тэгээд би ингээ хүмүүсээ захгүй нүдчээ амар ингээл амар аз жаргалтай маа гэдэг хүмүүс. Тэгээ миний ийм гэрэлтэй байгаа нь одоо 29 нас хүртэл нэг юм нүднийхаа галыг алдаагүй цэвэр банаа ээж аваач. Тэгээд тэрийг үргэлжлүүлээд манай нөхөр яаж авч явах нь уу гэдэг чинь амар чухал. Тэгэхээр баярлалаа л гэж хэлээ та. Ямар гоё. Энэ ойлголтыг бас өгсөнд баярлалаа.
За тий хамгийн сүүлд нь бид бүхнээс ингээд талархлын бяцхан бэлэг байгаа. Ямар гоё. Бэлгийн дуртай. За энэ бол манай цойлогч аль би бас нэмэрч байгаа юм аа. Одоо нөгөө хүмүүс үл үед аягүй том зүнх гэхээс илүү бас мэрч аягүй хурд болжээ. Үрд басан. Tote bag-ын дуртай. За номын зохиогч хүн ээ. Номын зохиогч хүн зориулаад бас нэг номыг бэлгэлэх болж байна. Энэ л хараа хуцтай сэтгэлгээгээд аливаа үйл хэрэг дээр нь одоо ингээд аягүй сая олон зүйлсүүдийг ингээд тунгаан бодож хуцтай хандсан байна. Одоо цааш үйл хэрэгт нь хуцтайгаар сэтгэрээгээд. Би ч тийм хуцтай хүн биш ээ. Гэхдээ наач надад хэрэгтэй nom бэ. За энэ бол бид тийм хамтран гаргасан ном байгаа юм. Ямар хөрх. За дараагийн бэлэг нь болохоор энэ бол ингээд ашигтай бактери байгаа юм. Дуртай юу? Би наадах чи авах гээд заяа. Энэ реклам биш үү? Би наадах чи яг наадах нэг юу 100 € гэжээс. Би яг авах гээд Instagram руу бичээд надлуу хариулаагүй. Тэгсэн чи надад өгчлээ. Йоо, ашгүй дээ. Энийг тэгвэл мэдж байгаа юм байна шүү. Мэдж байгаа Optibag-ыг мэдж байгаа. Одоо ер нь октод болгол хэрэглэж байгаа. Наа чин эмэгтэй хүний ашигтай бактери тий? Yes. Тэгэнгүүтээ эмэгтэй хүний тал дээр бүх юм дээр Йоо, ашгүй дээ. Би наад чи мөрөө яг авах гэжсэн. Тэгээ би бүр судалсан байсан. Бас ашигтай цэнхэр ашигтай бактеритэй. Тий, everyday гэхэд. Тэг хүүхдийнхээс идэх юм билээ. Хүүхдээс хэрэглэдэг юм билээ шүү дээ. Ядах чинь би яг авах гээд бодсон байсан. Ашгүй дээ. За нүдээ онж гэдэг шиг. За маш их баярлалаа. Ингээд угаалгасан 3 зургийн хамт альбомд нь сайхан нэмэгдэх болтугай гэж хүсэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Би бүр яг эмэгтэйчүүдийг нь авах гэжсэн. Бас цэнхрийг авах гэжсэн. Одоо цэнхрийг авах юм. Цэнхрийг нь бол яг хүн болгон хэрэглэж болно гэж эрэгтэй эмэгтэй хамаагүй. Хүн болгон хэрэглэдэг. Тийм амар сайн ашигтай бактери гэж зөндөө сонссон. Өнөөдөр хүртэл нөгөө нэг Ирландд байдаг найз охинтойгоо ирсэн чинь манай найз охин яг уртаас идчихсэн суучихсан. За ашгүй дээ. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. Цаг гаргасан баярлалаа. За. Сайхан яриа. Маш сайхан яриа боллоо шүү. Үгүй. Байж байгаарай. Камера зогсоо хайж байгаарай. Намын зохиогчос гарын үсгийг авъя. Зохиогчос гарын үсгэх юм уу? Надад би яг энийг мартахгүй. Тэмдэглэлийн дэвтэр бичсэн. Намын л үрээс авсан. Энтер аль Шангрила. Хизээ авсан чи? Яг нэг өндөр итгэрлээ. Сайхан энэ лам. Үгүй ихний 3-тай байна уу? 4-тэй ч юм уу? Чагсан байсан авах. Чагсаагүйсэн. Тийм үү. Өнөөдөр би харагдаад чигсэн шүү дээ. Тийм үү. Би нэгд өдөр авлаа үзэл өнгөрсөн 7 хоногч авлаа. Тэгсэн бэ. Өнгөрсөн 7 хоногт авсан юм байна. Надад ч бүр аймаа гоё заяа. Ажлынхан бүр ингээ харчаад бүр ингээ юу ном шиг ингээ ил гаргаснаа. Миний өдрийг одоо юу гэж илэрхийлэх вэ гэж харж байна. Яг мэргийн ном шиг байдаг. Хүүхдүүд дандаа мэргийн ном шиг яг хайртай үнэ бодоод эргүүлээд амар бууж яг вэ гэж үгээл заа бүр надад гэж авч. За маш их баярлалаа. За гайхамшигт хаана үү? Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.